Зөв амьсгал, чанартай амьсгалснаар яг амьдралд ямар өөрчлөлт гарч ирэх үү? Бид нарын амьсгал болгоныг тарих маань өөрөө хянаад байж та. Тэгэхээр зөв амьсгалж ихэлснээр сайн нойртой. Би бол архаг нойргуудтай байсан. Миний нойргууд яаж арилсан бэ гэхээр миний анхаарлаа нэг зэг дээр барих хугацаа буюу attention span сунсан гэсэн үг болж. Анхаарлаа нэг зэг дээр барина гэж аваад мэдээж амьсгал дээрээ барьж байгаа. Ингээд энийг сунгаад унтаж сурсан гэсэн үг болж. Бүх зүйлтэй амьсгал ургуу хамааралтай байгаад байгаа учраас асуудалгүй агаарыг ямар нэгэн прешргүй гоё гаргаж чадчихна. Эндээс тэр сахарыг хурдан задлахч байт юм. Тэр стрессээс хурдан амжирахч байт юм. Тэр айцаас хурдан арилгах гэсэн бүх арга техникүүд маань эндээс ирээд. Амьсгал гэдэг зүйл чинь өөрөө маш чухал. Сэдвүүдийн нэг хүмүүсээгаа мэддэггүй юм бол хүн ямар ч асуудалгүй унтаад, ямар ч асуудалгүй амьсгалж явах юм бол хүний эмийн хэрэглээ зогсно гэдгийг дэлхийн нийт мэдчихсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөөр хэлбэл энийг хүн төрөлхтнөөс нуусан гэж үзэж байгаа. Нин түрүүнд би айгүй чухал энгийн асуултаар эхлэе гэж бодод байгаа юм. Хүүхд тахта нөгөө боддог байсан бохгүй юу? Хүн чинь ингээд амтай тэгээд хамартай амаараа ингээд амьсгалж болж байгаа бид нар яагаад заавал хамраараа амьсгалах ёстой юм бэ гэдэг. Гэтэ энэ чинь ингээд тайлбарлаж чадахгүй. Тэгэхээр ер нь яг хамраараа амьсгалахын хамгийн гол чухал тал яагаад заавал амаараа байж болохгүй юм бэ гэдэг асуултаар эхлэе. Шууд эхлээд хамрын үснээс эхлэе. Хамрын үсийг болохоор хамрын сормос гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо нүд маань анивчиж сормос хөдөлгөөнд орох үед эндээс саст ялгарч тоосон цэрэг ялгаруулж байгаа. Яг тэрнтэй адилхан хамрын агаар орж ирж байгаа. Энэ орж ирж байгаа агаарын урсгал маань хамрын үсийг хөдлөж байгаа. Эндээс ахуулаад шүүлт эхэлж байгаа гэсэн үг. Тоосон цороос. Яг хазарны цаана хуйлралтсан ийм синусын хөндөй гэж байгаа хөндөй байгаа. Тэр хөндөйгөөр маш хүчтэй хуйлралтыг хийгээд хоолоогоор дамжаад уушгинд ирж байгаа. Тэгэхээр тэр хүчтэй хуйлралтууд нь орж ирж байгаа агарыг чийгшүүлж байгаа, зөөлж байгаа, уушгинд ирэхэд нь бэлэн болгож байгаа. Би байнгын амаар агаар аваад байл да. Энэ нь яах вэ гэхээр шүүгдэггүй, зөөлрөөгүй, хатуу, хуурай агарыг би байнгын уушгинд авчиж өгöd байна гэсэн. Ингээд хүмүүс байнгын тийм бэлэн болоог агарыг уушгинд авчиж өгöd зүгээр хүмүүс астмтай болж байгаа тохиолдол юм уу? Тиймэрхүү байдлаараа энэ нь амны хөндөй, гавлын яс, астм маш олон асуудлыг эндээс үүсгэх гээд байгаа учраас бид нар ерөөсөө хамраар л амьсгалах хэрэгтэй. Тийм бай тээ. Ялч яг нөгөө нэг жишээлбэл хүүтэн агаартай өвлийн үйлрэлт би ингээд гадаа нэг тийшээ яарад гүйдэг ч юм уу. Тэнгүүд амьсгаадаж эхлээд амаараа амьсгалахаар шууд хүүтэн агаар ингээд уушин дотор ороод хөөхтгöd идэг. Зөв амьсгалж сурлаа гэж энэ удаагийн тээ энэ подкастыг үзээд хүмүүс за би зөв амьсгалах ёстой юм байна гэж бодлоо. Тэгэхээр зөв амьсгалах буюу чанартай амьсгалснаар яг амьдралд ямар өөрчлөлт гарч ирэх үү? Яг намайг одоо манай дотны найс нар бол тэгээд мөнгө сайхан амьсгалыг бас бүх юмтай холбох гэдэг. Айгу ядаргаатай шүү. Яс угарсан ч гэсэн зөв амьсгалах хэрэгтэй. Ер нь бол тэр чигтэл өөрчлөгдөн гэсэн. Бид нар өдөрт нас хүйснээс хамаарат 20,000-аас 30,000 удаагийн амьсгал хийж байгаа. Бид нар 20,000-аас 30,000 удаа шүлсээ залгиж байгаа. Тэгэхээр шүлсээ залгих, амьсгалах гэж байгаа хоёр үйлдэл маань бидний өдөрт хамгийн олон удаа хийдэг үйлдэл гэсэн үг болж байгаа. Бид нарын амьсгал болгоныг тарих маань өөрөө хянаад байждаг. Тэгэхээр зөв амьсгалж ихэлснээр сайн нойртой болно. Сайн нойртой болно гэж байгаа маань л одоо шал өөр ойлголтохгүй. Би өглөө нэгэн цагийн нойртой унтаад сэрлээ. Тэр амьдралд миний мөрөөдөл биелсэн гоё зүйл боллоо гэхэд би ядарч ивэл тэр зүйлийг яг тэр аз жаргалыг хүртэхгүй те. Би яг очиж үзхийг хүсэж исэн, мөрөөдж исэн газар руугаа бүх хайртай хүмүүсээ авуулаад дагуулад зугаалаад мөрөөдлөө биелүүл явчихна. Гэхдээ би унтаагүй бол миний нойр муу байсан бол би яг тэр аз жаргалыг бүр мэдэрхүү. Харин эсэргээрээ ямар ч асуудалгүй 8 цаг унтцсан маргааш нь завгүй ажилд дарагдаг гүйжсэн ч гэсэн аз жаргалтай л гүйх байхгүй. Тэгэхээр ерөөсөө амарсан хүний шийдвэр гаргалт, амраагүй хүний шийдвэр гаргалт 24 цагийн турш шал өөр байж. Дээрээс нь анхаарал төвлөрөл, хоол боловсруулалт ерөөсөө холбогдохгүй зүйл байхгүй л дээ. Бид нар ингэж цус цогцолтгүйгээр эргэлдэж байгаа учраас бид нар амьд байгаа. Тэгэхээр энэ цусыг эргэлдүүлж байгаа гол хүчин зүйл чинь хүчил төрөгч ороод нөрс төрөгч гарч байгаа энэ үйлдэл байгаа болохоор зөв амьсгалж ихэлснээр амьдрал шууд оронгоор өөрчлөгдөнө л гэж би хэлнэ. За түр рекламны пауз авчи. Өмнө нь нэг дугаар дээрээ би нөгөө нэг арьсаа үзүүлдэг маш сайн эмчтэй гэдээ ярьжсэн боловч одоо маш олон хүмүүс тэр хаана нэлээ үүлээгээд надад инстаграмаар холбогддог. Тэгээд би өмнө нь арьсны асуудалтай байсан. Ялангуяа амны иргэн тойрноор маш их хэмжээний батхнууд гардаг. Тэгээд тэр нь өргөсөд ер нь бол нэлээ хэцүүхэн болж байгаа эмчтэр үзүүлээ. Тэгээд яг Монголд нөгөө нэг арьсны ялангуяа батгаар ингээд мэрэгсэн эмчнэр болонгууд маш цөөхөн байдаг. Тэгээд тэр эмчийн ачаар маш олон удаа орж тууштай эмчилсэний ачаар одоо бол ямар ч арьсны асуудалгүй болсон байгаа. Тэгээд угаасаа түрүү хэлсэн шиг нөгөө нэг арьсаар мэрэгсэн ялангуяа батгаар мэрэгсэн эмчнэр болонгууд маш
маш цөөхөн байдаг бол Marshall Acne Treatment Clinic гэдэг нэг газар яг одоо Монголдо ховор батгаар ингээд мэрэгсэн юм шиг байдаг шүү. Тэгээд та хэрвээ ямар нэгэн арьсны архагч юм айл эсвэл ингээд үрвслээсээ болоод зовж байгаа юм бол хандаж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд хамгийн гол нэг удаа арьсагч нөгөө нэг имжлээд дуусчихгүй энэ бол маш урт хугацаанд ингээд доктортой, суурьшилтай, тууштай хийж имжлэгддэг асуудал учраас ямар ч сан та бүхэн ингээд үзүүлээд тэгээд өөрийнхөө арьсныхаа асуудлаа нэгт ойлгоод аваасаа гэж хүсмээр байна. Тэгээд хаяг нь олонгууд дөрөв хэлсэн шиг Marshall 5 Lumi цэцгийн дэлгүүрийн яг хажууд нь буюу Marshall-ийнхаа ертөнцийн зүгээрээ зүүн талд нь байдаг газар байгаа. Тэгээд доор лавлах хувцсны дугаар болон холбогдох сошиал хаягуудыг нь байршуулъя. Тэгээд ингээд үргэлжлүүлцгээе. Хүчил дөрөгч ороод дүүс дөрөгч гараад тэнгуут нь тэр хооронд нь уушгин дотор байдаг. Миний ойлгож байгаагаар уушгин дотор байдаг нэг жижиг хэсэг уушгины тулцсан гэдэг байгаа шүү дээ. Тэр нь цаашдаа тусан доторх одоо хүчил шүлтийн тэнцвэрийг нь баланслаад за хүчил шүлтийн тэнцвэр нь баланслагтаад тусан дотор шаардлагатай зүйлүүд нь шахтаад эхлэхээр тэр нь тархин дотор яваад тархины яг одоо EDC-ийнх нь гол энерги хөөсөр нь болоод анхаарал төвлөрөл энэ бүх зүйлтэй холбогддог гэж би тэгэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ бүх тэрэн цаашд нөгөө мэдрэлээстэй мэдрэл одоо энэ дугаараа зөндөө их ярих байх. Тэгэхээр яг гол ерхий ойлголтын хүрээнд нь ер нь ингээд уушгаар ингээд амжаад амьсгал орж ирээд тэгээд цааш биеийн дотор ингээд задраад явж байгаа тэр нэг процессыг нэг жиглээд өгөөч яг юу болж байгаа гэсэн үг бидний биеийн дотор. Цулцсан гэж байгаа нөгөө alveol гэж хэлээд байгаа усан үзэмшиг тэр болцоог хэлээд байгаа. Тэгэхээр бидний уушгинд байгаа нийт гуурсыг игнүүлээд тавих юм бол одоо миний уушиг таны уушгинд байгаа нийт гуурсыг игнүүлээд тавих юм бол 2400 км үргэлжлэх тийм олон гуурснаас бидний уушиг бүтсэн байгаа гэсэн. Тэр уушигны гуурсны үзүр болгонд бидний яриад байгаа alveol буюу энэ болцоо маань байж байгаа. Энэ болцооны үүрэг нь одоо би нагарыг авлаа. Синусын үндгээр дамжаад хоолоогоор дамжаад уушгинд ирэхэд эндээс хүчил төрөгчийг ялгаад цус руу шахаад өгч байгаа гэсэн. Цус тээвэрлээд аваад биеэр гараад толгоон үзүүрээс хөлийн үзүүр хүртлийн хүчил төрөгчийг тараагаа явж байгаа. Яг энэтэй адилхан яг same time яг зэрэг хэрэглэгдсэн нүүрс төрөгчийг метаболизмын үүднээс гарч ирсэн нүүрс төрөгчийг буцаагаад тэр alveol авч байгаа гэсэн үг. Цуснаас тээвэрлж цус нүүрс төрөгчийг тээвэрлэж авчирлаад уушгинд авчираад өгч байгаа. Тэр болцоо аваад ингээ хамар дороо хурууга бариад үзэх юм бол хамраас гарч ирж байгаагаар халуун байгаа нь дунджаар 1 минут 24 секундын өмнө энэ бидний цусан дотор байсан газ гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэ хүчил төрөгч орж байгаа, энэ нүүрс төрөгч гарч байгаа энэ үйлдэлээр бид нар амьд байгаа гэсэн үг болж байгаа. Яг орчин үеийн хүн төрөлхтөнд бол хамгийн түрүүнд тулгамдаад байгаа асуудал нь энэ ухамсаргүйгээр амьсгал түгжих гэдэг энэ асуудал болоод байгаа гэсэн үг. Энийг одоо American Mail Disorder гэж нэрлэж байгаа нь офис дээр байгаа ажилчид мэйл унших явцдаа огт амьсгалахгүй байна. Тэгэхээр энэ зөвхөн мэйл уншихтаа биш мэдээж бид нар ямарваа нэгэн үйлдэлийг зүүхих гэж хичээхдээ, ямарваа нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээхдээ амьсгалаа түгжээд байгаа. Энэ нь бидний уушгины багт хамжаас үл хамааран тухайн үйлдэлээ хийж дуусах хүртлээр энэ амьсгалыг түгжээд байгаа гэсэн үг болж байгаа. За одоо бид нар утсаа үзэж байхдаа ч юм уу, яг сошиал медиаг яг скролдож явах үед ч юм уу, эсвэл манай Монголын тамирчин яг алтын төлөө барилдаж явах үед ч юм уу, эсвэл Монгол цэг байлдаж явах үед ч юм уу бид нар энд яг ингээл так түгжиж байгаа шүү дээ. Тэр тэмцээнд дуусах хүртэл магадгүй төгжиж байгаа. Тэгэхээр ер нь бол Buteyko гэж байгаа энэ хүн юуг олж нээсэн бэ гэхээр амьсгал бүх зүйлтэй урван хамааралтай юм байна. Урван хамааралтай. Одоо би ингээ зүгээр агаарыг 4 секунд аваад 6 секунд гаргах хэвээр минутанд 6 амьсгалах хэвээр гэсэн зөв амьсгалыг хийж болж гин гэж бодъё л да. Аваад гаргаад би яг Coca-Cola уугаад эсвэл магадгүй сахар хэрэглээд амьсгалахад тэр нь хэцүү болно. Яг тэгэхээр сахар амьсгалыг хурцсаж байгаа, алкогол амьсгалыг хурцсаж байгаа, сандрал, стресс, айдас, уур амьсгалыг хурцсаж байгаа, төгжүүлж байгаа. Тэгэхээр бүх зүйлтэй амьсгал урвуу хамааралтай байгаад байгаа учраас хэрвээ амьсгалж байгаа гэж байгаа энэ үйлдэл чинь өөрөө хэр хүчрхэг байна. Асуудалгүй агаарыг ямар нэгэн прешергүй гоё гаргаж чадчихна уу? Эндээс тэр сахарыг хурдан задлах ч байт юм уу? Тэр стрессээс хурдан ангижрах ч байт юм уу? Тэр айдсаас хурдан салах, тэр стрессээс хурдан арилгах гэсэн бүх арга техникүүд маань эндээс ирээд байгаа. Тэгэхээр ер нь бол угаасаа бүгд л хэлдэг хамгийн том гэрийн даалгавар бол 24 цаг амьсгалаа анзаарах хэрэгтэй. Би яг амьсгалаа түгжээд байна уу? Би яг энэ ууртай үед амьсгалаа түгжээд байна уу? Би энэ мессежийг уншихдаа, би энэ мэйлийг уншихдаа амьсгалаа түгжээд байна уу? Тэгэхээр энэ зүгээр бид нар суудсан зуршил болохоос биш, энэ нь ийм байх хэрэгтэй гэсэн үг биш. Хүмүүс амьсгалангаа одоо хумс хийдэг, сормос хийдэг, эсвэл ганданд бурхны зураг зурдаг ч юм уу. Ийм нарийн деталь ажил хийдэг хүмүүс хүртэл
агаарыг авалттай гаргалттай ажиллаа хийж сурж байгаа ч байдаг юм уу. Энэ нь бидний энэ рефлексийг л өөрчлөх гээд байгаа гэсэн үг. Гэж ойлгож байна. Тийм юм байна те. За хоёлаа амьсгалд маш том өргөн цар хүрээний сэдв өөрөө тийм учраас тухайн сэдвүүдийг нэг нэгээр нь задлаад нэг бүлгээр нь ер нь энэ цагийн дугаард үзэж байгаа хүмүүстээ маш ойлгомжтой хүргэе гэж би зорж байгаа юм. Тэгэхээр хамгийн ихний авч үзмээр байгаа сэдв нь болонгууд нь түрүүн таны өөрийн чинь хэлдэг шиг нойргуудлын талаар. Тэгэхээр яг энэ ардлын механизмыг нэхлээд ойлгож хэрэгтэй юм болов уу гэж бодоод байгаа юм. За өдөр нь ингээ буруу амьсгалахаар ягаад оройн нойргуу болоод хорхираад байгаа юм бэ гэдэг хамгийн суур асуултыг нь эхлээд үзэгчтэй хүргээд өгөөч. Sleep apnea буюу амьсгал бөглөрлийг хоёр түвшинд хувааж үзэж байгаа. Obstructive sleep apnea, нэг нь central sleep apnea гэж хэлж байгаа. Obstructive гэж байгаа маань бидний хэл, хоолой, өрц яг одоо амьсгалж байгаа энэ механик үйл ажиллагаа гэсэн үг. Central apnea гэж байгаа маань тархинаас ирж байгаа үйл ажиллагаа. Бид нар одоо өдрийн турш амьсгалаа төгжиж, анхаарлаа төвлөрүүлж, амьсгалаа төгжиж асуудлыг шийдэх гэж хичээдэг бол энэ нь тархинаас шууд ирээд амьсгалыг төвжүүлээд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэл маань зүг зүгээр хоолойг бөглөөгүй, хамар маань битүү биш, зүг зүгээр байгаа мөртлөө амьсгалаа төгжээд бөглөөд байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ зуршлыг нэгдүгээр заавал арилгах хэрэгтэй байгаа. Хүчин шалтгаан нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт бид нар одоо яг яаж амьсгалж ийн бие маань тэр амьсгалах ёстой, тийм байдлаар амьсгалах ёстой гэдэг кодонд сетлэгдчихдэг гэж ойлгож байна. Жишээлбэл би байнга ингэж амьсгалдаг хүн байл та. Тэгэхэд би шууд агаарыг яг ийм хэмнэлд барихад хэцүү болчихно. Яг тэгвэл бие маань буцаад тэр амьсгалын хэмнэлд ороход хэцүү болчихно гэсэн үг. Одоо яг биеийн энэ хэсгүүдээр байна гэж үзэж байгаа. Нүрс төрөгчийг мэдэрч байгаа рецепторууд, нүрс төрөгчийг одоо тархинд өгж байгаа, тохиогж байгаа хүлээн авагч нар маань. Тэгэхээр энэ рецепторууд маш хүчтэй ажиллаад эхэлдэг гэсэн үг болчихж байгаа. Гяс хүчтэй нүрс төрөгчийг тохионд тархинд өгөөд, нүрс төрөгчийг тархинд өгөөд. Тэгэхээр энийг бүгдээр ингэж ойлгочвол их зүгээр. Ер нь бол амьсгал төгжиж байгаа хугацаа хамгийн багадаа 60-аас 90 секунд байх ёстой гэж үзэж байгаа. За одоо яг тэр төгжиж байгаа хугацаа нь ийм төгжилт. Аваад гаргаад хов хоосон болгоод амьсгалыг төгж. Ингээд ер нь 60 секундээс 90 секундын хооронд төгжиж байгаа бол бие маань эрүүл байна гэж ойлгож байна. Хэрвээ би 10 дахь секунд дээр, 15 дахь секунд дээр, магадгүй 8 секунд дээр, эсвэл 20 дахь секунд дээр агаарыг авч болно шүү дээ. Тэр маань юу вэ гэхээр агаарыг аваад гаргаад төгжих үед нүрс төрөгч хоригдлогдож байгаа. Нүрс төрөгч ихсэж байгаа, нүрс төрөгч ихсэж байгаа. Ингээд бие маань хүчил төрөгч дутагдаад биш. Энэ үүсээд байгаа нүрс төрөгчийг тэсвэрлэж чадахгүй болж байгаа учраас нүрс төрөгчийг гаргах гээд агаарыг авч байгаа гэсэн үг. Яг дасгал хөдөлгөөнтэй адилхан. Шатаар дэше гүйжинэ гэж бодъё л да. 1 давхар, 2 давхар, 3 давхар, 4 давхарт гараад ирлээ би. Тэр нь дасгал хөдөлгөөний үүднээс үүссэн нүрс төрөгчийг би хурдан гаргах гээд ягаад гэхээр би тэр нүрс төрөгчийг хүчтэй мэдрээд байгаа гэсэн үг болоод. Тэгэхээр ямар ч тохиолдолд шатаар дэше гүүгээ гараад ирсэн ч гэсэн тэ 21 км гүйсэн ч гэсэн хамраараа амьсгалж байгаа хүмүүс энэ нүрс төрөгчийг мэдрээд байгаа мэдрэгчлийг багасгаж чадсан гэсэн үг болоод. Тэгэхээр нүрс төрөгчийг мэдрээд байгаа мэдрэгчлийг арилгаж байгаа дасгал маань одоо амьсгалын сунгалтын дасгал гэж ойлгох юм бол хэрвээ би яг ингээд аа суух зорилт тавиад хийх юм бол би энэ цавны яг энэ хипний энэ булчин шүрэмсүүдийг сунгаж байгаа л ингэж суун шүү дээ. Тэр шиг би ямар ч тохиолдолд хамраараа агаарыг удаан аваад удаан гаргаал энэ нь надад ямар ч дарамтгүйгээр би энэ үйлдэлийг хийдэг болёо гэх юм бол хамгийн нэгдүгээрт би энэ нүрс төрөгчийн мэдрээд байгаа мэдрэгчлийг багасгаж энэ үйлдэлийг хийх гээд байгаа. Тэгэхээр одоо шөнө удаж хахад нүрс төрөгчийг хүчтэй мэдрээд байгаа хүмүүс амны наалт наасан ч гэсэн хамраараа ингэж агаарыг удаан гаргах боломжгүй буюу нүрс төрөгчийг хүчтэй мэдрээд байгаа учраас хурдан гаргах гад амьсгалаад байгаа хүмүүст амны наалт нөлөөгүй байгаад байна гэдэг нь ийм учиртай байна. Тэгэхээр ийм жижигхэн төгжих дасгалуудаар нүрс төрөгчийн мэдэрж байгаа мэдрэгчлийг багасгаад магадгүй нэг ийм гүйлтийн зам дээр алхаж байгаа хүн одоо зүрхний цохилт 120 тавьдаг байсан бол хамраараа амьсгалаад энэ нэгэ дасгаад эхлэх үед зүрхний цохилт 80-тай яг адилхан перформанс, адилхан үйлдэлийг хийгээд сурж байгаа гэх юм уу да. Тэгэхээр шөнө унтж байгаа үеийн амьсгал бөгдрөл бол ийм байгаад байгаа. Нойргуудлын хувьд бол энийг стресс гэж тайлбарлаж байгаа. Энийг одоо симпатик мэдрэлийн хямрал гэж тайлбарлаж байгаа. Яг хоо миний зүгээс бол энэ хөвөрсөн бодлуудын үргэлжлэл гэж тайлбарлаад. Хөвөрсөн бодлоо. Racing mind. Нойргуудл гэж байгаа маань ийм булчин шүрмс маань үнэхээр энерги нь багтаж ядаад унтахгүй байгаа гэсэн үг биш шүү дээ. Бодол зогсохгүй байгаа гэсэн үг. Гэхдээ тэр бодол нэг бодол дээр төвлөрсөн бодол уу эсвэл
нэг бодлоосоо урган гарч байгаа бодлоо гэхээр тэгэхээр энэ дээр бид нар нөгөө attention span буюу хүний дундаж нэг цэг дээр төвлөрөх хугацааг заавал ярилцах хэрэгтэй болж байгаа. Энэ нь 2003 онд хийгдсэн судалгаагаар дундаж хүн анхаарлаа нэг цэг дээр 21 секунд барьж исэн байна гэж үзэж байгаа бол орчин үеийн хүн буюу 2019 онд хийгдсэн судалгаагаар дундаж хүн анхаарлаа нэг цэг дээр 8 секунд л барьж байна гэж. 2 дахин багассан. Тэгэхээр энэ маань мэдээж интернеттэй холбоотой бидний үзэж байгаа харж байгаа бүх юм их богиноцсон учраас хүн анхаарлаа нэг зэг дээр удаан хандуулах одоо шаардлагагүй болсон гэх юм уу та. Тэгэхээр би бол архаг нойргуудалтай байсан. Миний нойргуудл яаж арилсан бэ гэхээр миний анхаарлаа нэг зэг дээр барих хугацаа буюу attention span сунсан гэсэн үг болж байгаа. Тэгэхээр анхаарлаа нэг зэг дээр барина гэж байгаа нь мэдээж амьсгал дээрээ барьж байгаа. Ингээд энийг сунгаад унтаж сурсан гэсэн үг болж байгаа. Тэгэхээр унтаж чадахгүй байгаа нойргуудад байгаа хөрвөөгөөд байгаа хүмүүс яг бодлыг анзаараад үзэх хэрэгтэй. Тэр бодол нь яг одоо бодогдох, орон дотор бодогдох шаардлагатай бодол юм уу? Энийг маргааш бодож болох юм уу? Эсвэл дараа жил бодож болох юм уу? Эсвэл өнгөрсөн бодол юм уу гэдэг дээр одоо нөгөө сая би ярилцлагын ихэнд 24 цаг амьсгалаа анзаарах хэрэгтэй гэж хэлж байгаа шүү дээ. Тэндээс хүмүүс ингээд би энэ үед амьсгалаа төгжээд байт юм байна гэж бодож байгаа шиг бас яг адилхан бодлыг бас тракэлж хянж болж байгаа гэсэн үг болж байгаа. Анхаарал нь төвлөрөхгүй байна гэдэг нь өөрөөр хэлэх юм бол тэр хүн өдөртөө шийдэх ёстой олон асуудал өдөрт нь шийдээгүй. Тэгээд оройн маргаашийн асуудал нь ингээ бодогддог ч юм уу те наазахын жишээнүүд нь тиймэрхүү зүйлээс ихтэй байдаг байх гэж боддог байгаа. Гэтэ би сая түрүүн бодсон нь болохоор эрт дээр үеийн хүмүүс за эдэн мянган жилийн өмнөх хүмүүс ингэдэг байсан болоо гэж бодоод байгаа байхгүй. Хүний нөгөө нэг би ер нь ямар ч амьтан байсан маш гайхалтай эволюцийн түүхэнд өнөөдөр ингээд үүссэн байгаа. Тэгээд тэр эволюцийн түүхэндээ магадгүй нэг 10,000 жилийн өмнөх хүн төрлөخت нэг хурхирж морхираад анхаарал төвлөр ингээд сулдаж мулддаггүй л байсан байх. Тэгэхээр энэ бол одоо айгүй орчин үеийн асуудал байх гэж хараад байна л да. Зөв үү? Зөв. Одоо яг 10,000 жилийн өмнөх Нендертал ч юм уу сапиенсүүд яг одоо стресс, уур бухимдал ч юм уу racing mind тэдэр нь ямар байсныг би бол яг мэдэхгүй байна. Гэхдээ гавлын яснаас нь аваад үзэх юм бол хизээч хурхиралт, амьсгал, бөгдрөл унтж явах үедээ тэдний зүрхэн зогсох гэдэг асуудал хизээч байгаагүй байна. Энэ нь 1700 оноос хүчтэй яг трансформашн хийгдсэн байна. Энэ нь юу гэхээр аж үйлдвэр төржилт хөгжсөн байна. Хүн төрөлхтний хоол зөөлрсөн байна. Эндээс хүний зажлах хэрэгцээ багасаад, хил уруулын булчингийн хөгжил багасаад эндээс орсгоошүүд одоо зүүнний далилт ингээл ерөөсө бүх зүйл асуудал хүчтэйгээр эндээс ихсэн байна. Энэ бүр англиас ихсэн байна гэж үздэг. Тэнд яг хөгжил дэвшил хурдтай хөгжөөд хоол нь хамгийн түрүүнд зөөлрсөн байна. Эртний хүн ямар ч байсан хизээч унтж явахдаа зүрхэн зогсдгүй байсан байна л гэж үзэж байгаа. Хурхирах, амьсгал бөглөрөх асуудал. За гол агуулгад орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Германы Denk Pharma-гийн Cremagny-гийн туслалцаагаар та бүхэнд хүргэж байна. За урд өмнө нь ярьсан дагуу Cremagny болонгууд нь кератин 300 мг болон магний 200 мг хосолсон бүтээгдэхүүн байгаа. Аль аль нь болохоор хүний тархи болон бие булчинд маш эерэг нөлөөтэй бөгөөд ялангуяа креатин болохоор фитнес хийдэг хүмүүс болонгууд нь тэр дундаа заавал ашиглахаар зөвлөдөг тийм бүтээгдэхүүн байгаа. Өмнөх өдрөн ч юм айл эсвэл тухайн өдөртөө бид нар тасал хөдөлгөөн ч юм айл эсвэл холын зайд ингээ гүүх алхах гэх мэтлээ бид нарын булчин гэмтэд тэгээ булчинг нь дахиад хурдан сэргээгээ булчингийн масс хүч нэмэхэд маш хэрэг болдог. Тэгээд үүнээс гадна бид нар магадгүй ингээ офис ажил хийж байгаа юм бол ядарч суултгаассан бууруулдаг хамгийн гол нь тархины үйл ажиллагааг илүү их дэмжиж тархид амин дэм болж шимт хижээлэн болдог учраас зөвхөн одоо тасал хөдөлгөөн хийдэг офисын ажил хийдэг хүн болгонд маш хэрэгтэй зүйл байгаа. Тэгээд үүнээс гадна зүрхийг хамгаалж цуцыг тэлэн мөн түншдэн нөхөн үржихэн эрүүл мэндэд бас сайтай бөгөөд ахуд насны яс булчингийн алдагдлыг бас нөхдөг ийм гайхалтай бүтээгдэхүүн байгаа. Тэгээд би өөрөө өглөө болгон ус нь найруулад Cremagny гол уудаг. Тэгээд би оюуны ажил хийдэг. Тэгээд давхар фитнес болон гүйлтээр хичээлдэг болохоор надад болонгууд зөгцсөн ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд би өөрөө ашигладаг болохоор та бүхэнд маш хүчтэй санал болгоё. Учир нь гэх юм бол Герман болохоор дэлхийн хамгийн өндөр эмийн стандарттай ус энэ усад хийгдсэн хүний биед хамгийн бага уртай бөгөөд хүний биед бүх төрлөөр ингээ сайн нэмэлт аминд байгаа шүү. Тэгээд хэрвээ та худалдаа авахыг хүсвэл өөрт хамгийн ойрхон эмийн сангаас авах боломжтойгоо ингээд гол сэдвээр орцгоё. За зарим хүмүүс болонгууд нь ингээд эдээ насаараа л хурхирлаа тий ингээд аав нь хурхирдаг байсан, ээж нь хурхирдаг байсан мэдхгүй. Тэгээд энэ хурхирах нь өөрөө амар тийм энгийн үзэгдэл юм шиг ойлголттой болоод яах вэ хурхирлаа гэдгийг өгчээгүй л байна тий зүрх нь унжих та зогслоо гэдгээд амьд руу явж лээ гэж үзээд байдаг боловч энэ яг орчин үеийн асуудал болоод хурцтал асуудал энийг хэлбэр юм а гэдгийг нь ер нь яг гоё тайлбарлаад өгч гэж би хүсмээр байгаа байхгүй юу. Тийм хурхиралт бол тийм удамшлын зүйл биш ээ. Танаа аав хурхирсан болохоор та хурхирж байгаа гэсэн үг биш мэдээж. Тэнгүүд эсвэл би ядархаараа л хурхирдیں۔ ч юм уу тийм гэсэн үг биш болоод байгаа. Энэ нь ерөөсөө хил хоолойны одоо булчингийн асуудал болоод байгаа. Залгуурын булчингийн асуудал. Бид нар уухаар хурхирдаг, согтуу хүн хурхирдаг шүү дээ. Тэгэхээр булчин угаас алкогол булчин сулж байгаа.
ингээд булчин сулраад хил хойшоо хүүхэн хил рүү унлаа. Хөрхөлт өсч байгаа. Хоёрдугаарх том асуудал нь өрцөний булчин ажиллахгүй бол хоолойны дээд хэсэгт 20 булчин, доод хэсэгт 20 булчин байна. Өрцөний булчин ажиллахгүй бол хоолойны дээд 20 булчин чангараад идэг. Эндээс ингээд ам нь хаалттай байгаа ч гэсэн хөрхөрөөд байдаг хүмүүс юм. Энэ хоолойны чангарал үүсээд байгаа гэж ойлгох. Тэгэхээр хоолойг бид нар заавал суллах хэрэгтэй. Хөрхөрнө гэж байгаа маань яг амьсгал бүглэрсэн байгаагаас арай дээр. Гэхдээ бид нар хөрхрээд орж ирж байгаа амьсгалыг тарих шууд л амьсгалын зам бүглэрэх гээд байна. Амьсгалж болохоо болох гээд байна. Аюул үүсээд байна. Бүгд сэрцгээ хамгаалтын горимд ажиллая. Бюн улаан гэрэл асч эхэлнэ. Эндээс бид нар өөрсдийн мэдлгүй сэрж байгаа. Бид нар эндээс зүрх судасны үйл ажиллагаа одоо ингээд нойрны судалгаануудыг хүмүүсийн унтж байгаа нойрны судалгаануудыг ингээд хийдгэлтэй манай эмдэг тэр. Тэгэнгүүт ингээд тэндээс ингээд хараад үзэхэд ер нь бол хүн унтж байхдаа зүрхэн зогсож байгаад нэг гайхаа байна. Хүний зүрхний цохилт шөнө унтж байхдаа 120, 130, 140 давж байгаа. Буцаа 50 руу бууж байгаа. Ерөөсөө 7 цаг, 8 цаг унтж байгаа тэр богинохон аялал өөрөө одоо юм роллер костер галзуу хулганы унталт хийж байгаа. Бид нар бүр хүн 8 цаг хурхирах боломжгүй байхгүй унтахтаа. Хүн хурхирж байгаад ядарна. Ядраад өөрийгөө хоолойгоо амраагаад амьсгалаа бүглэнэ. Амьсгал бүглөрлөө. Тарих энийг бүр аимшигтайгаар хүлээж авна. Хүүе хүчил төрөгч орж ирэхэ болчлоо, нүүрс төрөгч гарахаа болчлоо. Али энэ цусыг урсгая, зүрх рүү командыг өгье. Ингээд зүрх цэнчэнсээ маш өндрөөр ажиллаж эхэлнэ. Ингээд бид нар ерөөсөө бүрэн хүчин чадлаараа байхгүй байгаа. Хурхиралт бол ерөөсөө зүгээр л хурхиралт биш. Тарих маань биднийг ерөөсөө хаана байгааг мэдэхгүй. Тарих маань биднийг аз жаргалтай байлгахад зориулагдсан зүйл биш. Тарих биднийг байнгын амьд байлгахад зориулагдж байгаа зүйл учраас энэ чинь аюулыг мэдрээл зүрх рүү команд өгөх, булчин руу команд өгөх энэ чинь ингээд яг хянаа байж байгаа учраас юм байгаад байгаа л да. Тэгэхээр одоо хичнээн 1000 үнэтэй витамин хэрэглээд хичнээн 1000 үнэтэй өөртөө эрүүл байлгах зүйл хийгээд бид нэр шүн унтж байхдаа хурхирчл байгаа бол бид нэр ерөөсөө бүрэн хүчин чадлаараа байхгүй байна л гэж зүрх судасны асуудалтай. Одоо угаасаа хурхирж байгаа амьсгал бүглэрж байгаа хүн арх тамхи хэрэглэж байгаа хүнээс илүү зүрх судасны асуудалтай болж байгаа юм байна гэж байгаа судалгаанууд нь ч гэсэн гараад ирсэн байна. Тэгэхээр энэ бол маш энгийн ойлголт биш. Энэ аюултай ойлголт. Энийг бид нэр хурдан засах хэрэгтэй. Ягаад гэвэл хилний булчингоо хөгжүүлэхгүй, хилээ тагнаандаа ингээд зөв наахгүй, ингээд хилээ хүчтэйгээр нь байлгахгүй байгаад байгаа хүмүүс одоо насны бүхсэнд гэх юм уу, эсвэл одоо яг асуудал нь хүндрээд эхлэх үед аппарат зүүж унтж जैन, хилийн урталтанд байлгаж байгаа. Тэгэхгүй бол хил нь хойшоо унаад бүглөөд хахуулаад ингээд зүрхийн зогсоочих гэдэг учраас тэр чинь зүрхөө зогсоохгүй тулд маш одоо илүү хүн дээр хичээж зүтгэж байгаа хүмүүсийг би харж байгаа учраас яагаад заавал энэ асуудалд ирэхээр нь гэж те хүн тогтмол шүсээ зүг залгаад амьсгалын дасгалаа сайн хийгээд энэ асуудлыг шийдэх ёстой байтал. За энэ нь бол дараагийн асуудал та гэж бодож явж байгаа эцэстээ ингээд маш хэцүү зүйлтэй тулгарч байгаа хүмүүсийг би харж байгаа учраас эртхэн энэ асуудлыг бид нар засах хэрэгтэй л гэж одоо хэлээд байгаа. Нөгөө сүүлд миний бас нэлээд нэг амжилттай явж байгаа рил байгаа. Тэрэн дээр ингээд нөгөө ChatGPT-гээс би асуусан. Хүн зөвхөн усуугаад хоол идэггүйгээр хэдэн өдрийн дараа хөхвэ гэхэд дунджаар 30 өдрийн дараа. Тэгвэл усуухгүй хоол идэггүйгээр дундаж хүн 14 өдрийн дараа хөхнэ гэж. Тэгвэл хүн 1 минут унтахгүйгээр хэр удаанд эсэх вэ гэхэд 4 өдрийн дараагаас тархи нь үхчихэж эхэлнэ гэж байгаа тоо гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар чинь хоол идэж байгаа болохоор биш, усууж байгаа болохоор биш, бид нар унтаж байгаа болохоор л амьд байгаа гэсэн. Унтаал бид нар нөхөн сэргээл яг гар утас компьютер шиг цэнэглэгдээл босч ирээл эн чинь биднийг гол эрүүл болгож байгаа амьд байлгаж байгаа процесс өөрөө унталт байхгүй. Тэгэхээр бид нар нойрны төлөө жоохон хичээгээд өгөх хэрэгтэй байгаад. Тийм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл базж хэлэх юм бол ер нь өдөртөө тэр хүн буруу амьсгалах аль эсвэл яг амны хүндий дотор байгаа булчингууд нь буруу байрлал дээр байснаас болоод оройн амарч чадахгүй тархи нь дандаа нэг тийм аюулын тохиол дотор ороод тэр чин мэдрэлийн систем шилжээд амрах горимд орох хэрэгтэй шүү дээ. Тийм байхгүй байгаа учраас маргааш нь дахиад үргэлжлүүлээд ингээл ядраал тэрэн дараа нь зүрхний ч юм уу ямар нэгэн хүнд гүнзгий асуудал руу орж байгаа учраас бид нар өдөртөө амьсгалах агаартай одоо амьсгалынхаа аргадаа ер нь илүү их анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна. Гэдэг маш сайн ойлгож байлаа. Тэгэхээр нойргуудл бол за юм байт юм байна. Нойргуудлаас гадна өмнө нь өөрийн чинь орсон подкастуудыг сонсохоор сэтгэл хөдлөлтөй, сэтгцтэй маш их гүнзгий хамааралтай гэдгийг би бас ойлгож авлаа л та. Тэгээд надад нэг асуулт төрсөн нь болохоор стресс амьсгалыг өөрчилдөг юм уу? Эсвэл нөгөө талаасаа нөгөө өндөгдөх гэдэг шиг амьсгал стрессийг улам нэмэгдүүлдэг юм уу? Ер нь энэ хоёрын хамаарлал нь ямар байдаг гэсэн үг үү? Тийм яг урвуу байгаа. Жишээлбэл за ажлынхныхаа өмнө презентацийн тавих гэж байгаа. За ангийнхныхаа өмнө самбарын өмнө гарах гэж байгаа тохиолдолд
тэр хүн сандраа шүү дээ тий. Одоо сандардаг хүн бол сандрна. Жишээлбэл магадгүй саксны тэмцээнд ч юм уу сандарч болно. Тэр сандрал амьсгалыг хурцсах чинь. Яг энийг ерөөсөө яг тийм аль нь анхдагч гэхээс илүү урван хамааралтай даа л гэж ойлгох хэрэгтэй байдаг. Хүн одоо амьсгалын дасгалаар хичээллээд агаарыг 1 минут гаргадаг болсон ч юм уу. Минутанд 1 амьсгалдаг болсон одоо ийм мундаг гүүрөнөр байна л да. Тэд нар бол бүр нүүрс төрөгчийг мэдэрч байгаа мэдрэгчлэн ч юм уу, уушгины багтаамжин ч юм уу, хэмнэлэн тийм төгс болсон хүмүүс байгаа. Тэгэхээр агаарыг магадгүй 30 секундын турш тасралтгүйгээр яг нэг урдаар гаргаж байгаа бол тэндээс нэг тийм уур стресс үүсэхгүй л гэж үздэг. Яг стрессийн тухайд бол манай яг энэ Oxygen Advantage-ийн байгууллагын одоо манай сургалтаас болохоор ингэж зааж байгаа. Хүн дунджаар өдөрт 90,000 бодол бодож байгаа. Тэрний 60,000 давтагдсан бөгөөд хэрэггүй бодлууд байдаг. Хүн маш их олон зүйлийг зэрэг бодох гэж хичээдэг. Өнгөрсөн ирээдүйг, одоог, ажлыг, карьерийг, гэр бүлийг ч юм уу. Тэр тийх боломжгүй юм байна л да. Хүний тарих өөрөө яг нэг цэг дээр төвлөрж иж магадгүй ажил дээр юм уу, хичээл дээр юм уу, спорт дээр юм уу. Тухайн прожект дээр яг төвлөрж иж тэндээс хамгийн сайн шийдлүүд гарч ирж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр буруу амьсгалаад байх юм бол мэдээж autonomic nervous system буюу энэ автоматар ажиллаж байгаа мэдрэлийн тогтолцоо өөрөө шууд л ажиллаж эхэлнэ. Ингэж амьсгалж байгаа бол тарих шууд симпатик горимдоо ороод аюулт бэлэн горимдоо шилжээд хүүх арга томруулна, булчин чангалан зүрхний цохилтыг нэмэгдүүлнэ. Ингээд цаанаас шууд удирдаад ингээд биеийг удирдахж байгаа болохоор эндээсээ бид нар сайн шийдвэр гаргахад хэцүү. Эндээсээ бид нар асуудлын шийдлийг олоход угаасаа хэцүү болчихж байгаа. Тэгэхээр амьсгалыг сайжруулах хамгийн гол арга нь анхаарлаа амьсгал дээрээ барьж иж сайжирдаг байхгүй. Жишээлбэл би яг хамрын дотор талын арьсан дээрээ хамраас гарч ирж байгаа энэ халуун гарыг хамрынхаа дотор талын арьсаар мэдрэх гэж хичээе. Магадгүй би энэ хамрын дотор талын арьсан дээр 10 секунд анхаарлаа бариад анхаарал сарнаа явж болно. Буцаагаад анхаарлыг хамрын дотор талын арьсан дээр, буцаагаад анхаарлыг хамрын дотор талын арьсан дээр анхаарал сарнаа явсан ч гэсэн буцаагаад амьсгал дээр анхаарлыг барих гээд байгаа үед энэ анхаарлаа барих хугацаа маань нэмэгдээд байгаа. Хоёрдугаарх нь бид нар одоо нөгөө тархины бичлэг хийх юм бол ийм зүрхний бүсээс өөр ийм юу гарч ирж байгаа шүү дээ цахилгаанд. Тэр нөгөө EEG электроэнцефалографи гэж байгаа тархины төхөөрөмж, тархины бичлэг хийж байгаа төхөөрөмж байна өөрөө тархинаас ялгарч байгаа цахилгаан давтамжийг мэдэрч байгаа. Тэгэхээр бодоол ах юм бол нейронууд хөдлөөл байна. Нейронууд хөдлөөд байна гэдэг чинь давтамж нь өндөр байгаад байна гэсэн үг л. Тэгэхээр бид нар угаасаа цаанаасаа тэгэх одоо бүх асуудлын шийдлийг олох боломжгүй байхгүй 24 цаг. Тийм болохоор үйлдэл зуршил болж кодлогдоод тархинд үлдчихдэг. Би өглөө босоод энэ шүдийг угаагаад энэ шүдийг угаах уу, энэ шүдийг угаачаад энэ шүдийг угаах уу гэж шийдвэр гаргахгүй энэ нь зуршлын дагуу хийгдэж байгаа. Машин барих үйлдэл маань зуршил болсон учраас би машин барингаа өөр зүйлийг бодох боломжтой болж байгаа. Тэгэхээр бид нар болохоор өдөржингөө бодох гэж хичээгээд байдаг гэсэн үг дийлэн хүмүүс. Тэгэхээр олон зүйлийг бодох гэж хичээгээл авах юм бол бид нар тархийг гэмтэнэ л гэж ойлгох хэрэгтэй. Анхаарал нэг цэг дээр байх хэрэгтэй. Магадгүй зарим нь маргааш бодох хэрэгтэй бол маргааш нь бодох хэрэгтэй асуудал. Өнөөдөр яг ажилчин чухал бол ажил дээр л анхаарлаа барих хэрэгтэй гэх юм. Тэгжиж анхаарал нэг цэг дээр ирж иж нейронуудын хөдөлгөөн багасаж эндээсээ давтамж нь өөр болж байгаа учраас эндээсээ төвлөрөл бий болоод байгаа гэсэн үг л. Маш олон одоо юу гэдэг гадны номын зохиогч нар эсвэл нэг амжилттай гэж хэглэгдэж байгаа хүмүүсийн зөвлөдөг зүйл нь болонгот нэрдөөсөө бүгд өглөөний дадал дээр байгаад байдаг шүү дээ. Тэр хүмүүс өглөөгөө яаж эхэлж чинь. За зарим нэг нь болонгот нь гоё дулаан үйлрэлтэй газарт өглөө дандаа гүүж эхэлдэг. Тэр хүн гүүж байгаа хоорондоо тухайн өдрийнхөө шийдэх ёстой асуудлуудаа бүгдийг нэг цаанаасаа ингээд далд хумсартай ингээд бодоод шийдэх ч гэсэн тийм учраас өдрийн тухайн хүний анхаарал төвлөрөл болон өндөр бүтээмжтэй ажиллах байдалд нь шууд нөлөөлдөг гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр яг мөнх сайхан гэдэг хүний хувьд ер нь ямар өглөөний дадал ч юм уу та яг ингээд тэр түрүүн ярьсан зүйлүүдийнх нь одоо хоёлаа нэг жоохон шийдэл тал руугаа явж эхлэе л та. Тэгэх юм бол юу аах вэ? Амьсгалын тасгалуудыг дараа хоёлаа яриа. Тэгэхээр одоо тэрнээс бусад зүйл дээр гэсэн үг. Би өглөө босоод бол шууд нарны гэрлийг хардаг. За энэ нь бол би өөрөө судалж мэдсэн зүйл биш л дээ. Нөгөө Стэнфорд их сургуулийн тархин судлаач Андрю Хиберман яг хэлж байгаа. Эсвэргээрээ орой унтахын өмнө хэр удаан утасны буюу дэлгэцийн цэнхэр гэрлийг үзэж ийн тэр чин нойрын чин бодоо олгож байна. Хичнээн бие физиолог маань унтсан ч гэсэн цэнхэр гэрлээс авж байгаа тэр директ сигнал өөрөө тархийг унтуулахгүй байна гэж судалгаанууд нь гараад ирж байгаа. Энэ нь маш олон лабууд дээр угаасаа хэрэгжиж гараад ирж судалгааж байгаа. Тэгэхээр яагаад өглөө босоод нарны гэрлийг харж байна? Тэр нь орой унтахад ч гэсэн маш хүчтэй нөлөөг үзүүлж байгаа гэсэн үг болж байгаа. Аль гэрэл нь нүдний цаатлын хэсгүүд маань тархины эсүүдээр хүрээлэгдсэн байгаа учраас шууд тархи руу хүчтэй сигналыг өгöd байгаа гэж ойлгож болох гэдэг. Тэгэхээр
Мэдээж өглөө босоод усуун. Гэхдээ утсаа харахаасаа өмнө нарны гэрлийг олж харах гэж байдаг. Мэдээж нарлуу ингэж ширтнэ гэсэн үг биш. Ингээд нарлуу нүдийг гэрлийн тархи руугаа оруулах гэдэг гэсэн үг. Энэ нь одоо юу гэдэг өдрийн турш яг утсаа үзээд тэр зуршлаасаа салж чадахгүй байгаа, төвлөрч чадахгүй байгаа хүмүүст маш үр дүнтэй арга. Энэ бол мөн. Яг спешиал зүйл гэвэл өглөө босоод нарны гэрлийг олж харах. Бүрхэг өдөр байсан ч хамаагүй. Бүрхэг өдөр байсан ч нүдэ нэгээд яг тэнгэр рүү харахад тэр гэрэл нь ирж идэг шүү дээ. Тэгэхээр энэ бид нар ч нөгөө яг circadian time гэж хэлээд байгаа. Яг энэ biological time, яг энэ биеийн доторх цаг. Биеийн доторх цагаа тэгж яг тааруулахад маш чухал нөлөөтэй байгаад байгаа. Тэгэхээр ядаж нэг 3-4 минут. Мэдээж хар тэн, бууруулагч, хар шил ч юм уу тэрний цаанаас бол дэмий гэж үзээд байгаа. Тэгэхээр аль болох өглөө босоод нарны гэрлийг харах нь чухал нөлөөтэй шүү гэж. Болж өгөл биеэрээ байвал маш сайн тийм. Манайхан нөгөө нэг андуураад байдаг зүйл нь болохоор би бас энэ талаар нэг өмнө харж ирсэн. Машин дотор ингээд суугаа. За машины шилний цаанаас ингээд нарны гэрлээ авчнаа гэдэг. Гэхдээ тэр нь гаднах яг одоо алхаж байгаа хүнтэй харьцуулах юм бол 20-оос бараг 40 дахин нарны гэрэл нь ингээд бага байдаг. Эсвэл өрөөнд дотор байсан зэрэгэд байгаад учраас айлуулах болж өгөл бүтэн биеэрээ байвал айгүйх зүгээр байдаг юм байл. Тэгээ түрүүний нөгөө нэг ярианы сэдвтэй холбоотой бас нэг чухал зүйл асуух гэж байгаад мартчихж бүхэн ер нь тэгж зөвлөдөг. Чухал уулзалтай эсвэл одоо юу гэдэг 10 жилийн хүүхдүүд байх юм бол презентац тавихаасаа ч юм ажил дээр ч гэсэн ялгаагүй л ямар нэгэн чухал шийдвэр гаргалтай эсвэл ажил олонний өмнө гарахынхаа өмнө гүнзгий амьсгаа авчихгаа гэдэг. Хүн болгоно хийгээ зөвлөдөг. Гэхдээ бид нар чухал гэдгийг мэддэгцэн хэрэгжүүлдэг. Яагаад юм бэ гэвэл тэр нь яг ямар механизмаар яаж ингээд тэр хүний перформанс буюу одоо тэр бүтэмжтэй байдалд нөлөөлөд байдаг юм бэ гэдгийг яг гоё тайлбарласан ерөөсөө байдгүй юм байл. Одоо бидний иргэн тойронд гэсэн үг. Тэгэхээр яагаад хүмүүс тэгээд зөвлөд байдаг. Энийний ард нь яг юу болдог? Болохоор гүнзгий амьсгаагаа авч жагаад ямар нэгэн чухал ажилд ороо гэж хэлдэг гэсэн үг вэ. Би бол яг гүнзгий амьсгаа авах гэдэг дээр бол санал шууд зөрж байгаа. Яг одоо нөө жоохон бахад ч юм уу бие тамирын багш янз бүрийн одоо дуу хөгжмийн багш ч юм уу янз бүрийн зүйлсийг бид нарт хэлж зааж сургаж ирсэн л да. Хамгийн үр дүнтэй арга бол амьсгалыг түгжиж болно, эсвэл агаарыг удаан гаргаж болно. Одоо хүн болгон агаарыг удаан гаргах боломжгүй байгаа өөрийнхөө амьсгалын хэмнэлээс болоод. Тэгэхээр миний зөвлөх зүйл бол уулзалтын өмнө юм уу ямар нэгэн сандралтай нүүр тулахынхаа өмнө агаарыг дүүртэл наваад ингээд энэ ум авиг хилээд хоолойг чичрүүлээд ингэх үед үрцэн дээр өөрөө команд нэрээд агаарыг удаан гаргах боломжтой болж байгаа. Агаарыг гаргах үе зүрхний цохилт бууж байгаа. Агаарыг авах үе зүрхний цохилт нэмэгдэж байгаа. Тэгэхээр тэрийг буулгаад орох нь өртөнтэй. Эсвэл агаарыг аваад хов хоосон болгоод төгжээд агаарын өсвөлэн мэдрэх хүртлээ төгжээд агаарыг аваад ингэхээр энэ хурдтай амьсгалаад байгаа хэмнэлийг л буулгах гэдэг гэсэн. Хурдтай амьсгалах юм бол энэ булчингийн чангарал ч юм уу зүрхийн цохилт ч юм уу буухгүй байх гэдэг учраас сандраад л байна. Тийм. Тэгэхээр яагаад агаар гаргалт гэж хэлж байгаа вэ гэхээр сайн агаарыг гаргаж сурчхал юм бол амьсгалын ерөнхийдөө бас нэлээд олон хувийг сурчлаа гэж ойлгож байна. Агаар гаргалт нь нэгдүгээр үйлдэл. Бид нар нөгөө нэг амьсгалаа төгжиж явж байгаа л хаяа нэг амьсгалаа санахаараа агаарыг аваад байдаг байхгүй. Тэгэхээр дийлэн хүмүүс агаарыг гаргахгүй байдаг. Бид нар ихээс төрөөд агаарыг гаргаж амьдрал эхэлдэг. Уйлаад орлоод тэр нь үрц хаагдаад үрц тэлэгдээд ихний агаарыг аваад амьдрал эхэлж байгаа. Би сүүлчийн амьсгалаа гаргаад үхнэ. Тэгэхээр гаргалт нь нэгдүгээр үйлдэл. Сайн гаргаж чадах юм бол араас нь авж байгаа агаар үр ашигтай байгаа. Сайн гаргаж чадах юм бол араахын амьсгал зөв байгаа. Сайн гаргаж ийж уушгиндах бүх агаарыг гаргаад тэгээд араас нь л агаарыг авах хэрэгтэй. Тэгэхээр нэг дутуу агаар авж байгаа юм шиг санагдаад амьсгал дутуу юм шиг санагдаад аваад ах юм бол энэ ханахгүй гэсэн үг. Энэ нь үргэлжлээл байна. Дахиад амар санагдаад байна. Тэгэхээр энийг гаргаж хийх хэрэгтэй гэсэн үг. Зөв. Тэгвэл яг дараачуудаас яг хэрэгжүүлэх нь ялангуяа подкастынхаа өмнө хийж байвал зүгээр юм байна гэж бодлоо. За физиолог талаасаа түрүү нөгөө нэг аман дотор хэлний байрал гэдэг их чинь л та. Тэгээд энийг бас яг ойлгох гээд байгаа байхгүй. Гэдэг нь болохоор хэл амарсан үедээ нэг одоо аман доторх байх нь хэлний байрал гэж байх шиг байгаа. Тэгээд тэр нь яг ямар байрлал байна гэсэн үг үү? Яа одоо дээшээ байх юм уу, доошоо хатсан байх юм уу гэдэг талаас нь тайлбарлах юм бол. За хэл бол ерөөсөө одоо дөрвөн чухал факторын нэг угаасаа зөв амьсгал зурх. Тэгэхээр хэл маш чухал. Хэл заавал тагнаан дээр байх хэрэгтэй. Гэхдээ хүмүүс тагнаан дээр ихээр одоо үзүүрийн наах ч юм уу. Эсвэл одоо үзүүр
хилний урд эсхийг наах ч юм уу. Ийм биш. Яг энэ дээр одоо нэг ийм зүг аргачлал байдаг л да. Амыг ингэж хоёр тийш нь ингэж барьж агаад ингээд хилээ үүдэн шүдэндээ хүрхгүйгээр шүлсээ залхих гад хичээгээд үзье. Яг болохгүй байна. болохгүй байна. Яг одоо тэр мэдрэмжийг хайгаад үзье болохгүй гаж гэсэн хичээгээд тагнаа өөрөө хил өөрөө тагнааг ингэж бүрэн вакуум болгож бүрхэж байгааг мэдэрч байна уу тий? Тийм байна. Хилний уг одоо үзүүрийн үүдэн шүдэндээ хүрхгүй дээ гэж бодохоор хилний уг босч ирж тагнаатай хавсарч шүсийг залхих гаан чисээг зүг залхих шиг боллоо. Яг энэ байрлал маань зөв байрлал гэсэн үг. Хилний үзүүрэл зөвхөн тагнаанд наалдаад уг нь наалтахгүй байх юм бол хамраараа амьсгалж исэн ч гэсэн хол автна. Тэгэхээр би өдөрт нөгөө 20,000-аас 30,000 удаа шүлсээ залгиж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ шүлсээ залгих тоолондоо ядаж хилийг ингэж зөв байрлуулж ингэж залгих ёстой байгаад байгаа гэсэн үг. Хил тагнаанд байхгүй бол шүдний байрлал өөрчлөгдөж байгаа. Энэ шүдний энэ арк гэж байгаа энэ тойрог маань өөрөө одоо ийм U үсэг шиг биш, V үсэг шигч биш, ийм хагас тойрог хэмжээтэй байж иж сайн байх гэдэг гэсэн үг. Тэгэхээр хилээ тагнаандаа наахгүй байгаад байвал тагнаа маань дээшээ босдог гэсэн үг. Тагнаа дээшээ босох үед шүдний арк хавчиг болдог гэсэн үг. Ингээд дийлэн хүмүүс бас шүднийх нь хилнийх нь хоёр талаар шүдний мөр гарцсан байдаг. Байнгын хил нь хажуу талаасаа прешэр дарамтыг мэдэрч байгаа гэсэн үг. Энэ нь шууд хүзэг далилгадаг. Хил тагнаанд байхгүй бол. Тэгэхээр бүр хүзүү нуруу нуглам чин нүүрний хэлбэр ингээд маш олон пострын асуудлыг шийдэж байгаа учраас хил бол маш чухал болчихсон байгаа. Хилийг ерөөсөө тагнаанд бид нар ингээд бүгдийж суугаад байвал нуруу талина гэдгийг бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Тэгвэл хил тагнаандаа байхгүй байх юм бол хоншоорны яс хөгжихгүй дагаад ирүүний хэд хөгжил үүсээд эндээс хүзүү нуруу энийг дагуулад ингээд маш олон асуудлыг үүсгээд байгаа гэдгийг яг ухамсарлаж хилээ яг ингэж тагнаандаа байршуулах хэрэгтэй. Хоёрдугаарх нь хилний хөвч байдаг. Яг энэ хилний доор харагдаж байгаа юм. Энэ хилний хөвч богинохон байх юм бол хойшоо хоолоор унаад бөглөрлөө үүсгэн. Уруулын хөвч буюу энд байгаа хөвч маань богинохон байх юм бол ингээд байнгын ам нь ийм ангархаа байж идэх хүмүүс бас байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн ингээд хөвчийг сунгах дасгалыг хийж амыг хаалттай байлгах дадал зуршлыг өөрсдөө бий болгох хэрэгтэй. Хилний хөвч богинохон байгаад байгаа хүмүүс ч гэсэн хилний хөвчийг сунгаж хилээ одоо хүчрхэг болгох хэрэгтэй гэсэн. Одоо би ингээд янз бүрийн л хүмүүстэй ажиллаж байгаа хиймэлшүүдтэй янз бүрийн хүмүүс янз бүрийн хугацаатаагаар хилийг өргөж энэ байрлалыг олоод байгаа учраас заавал хилний хөвчний хагалгаа ч юм уу заавал одоо өөр ийм медикал арга хэрэглэхээс илүүтэйгээр яг өөрөөр нь энийг бий болгох боломжтой. Энэ нь яг л ухамсарын хичээл зүтгэлийн л асуудал байгаа. Зарим хүнийх 15 сарын дараа гой болцсон байдаг. Тэгэхээр эн чинь өдөр тутам хийж байгаа бага үйлдэлээс сайжраад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгж яг өөрөөр нь л энийг заавал сайжруулах хэрэгтэй байгаа. Бас нэлээд удаа хугацаа харахгүй шаардлагатай шүү дээ. Тэгээ нөгөө нэг хүүхдүүд за ингээд амаараа амьсгалаад тэгээд амаараа амьсгалснаас болоод бас өмнө нь өөрөөр ярилцлагуудыг харахаар одоо амны гаж ч юм уу тэ ирүүн ингээ буруу урах юм тийм асуудлууд бол байгаад байгаа юм. Тэгээд тэрийг жоохон байхдаа анзаарч засах хэрэгтэй юм байна. За хүн том болоод тодорхой хэмжээний нөгөө бүх зүйл нь ингээ хөгжөөд боловсрч гүйцснийхаа дараа тухайн зүйлээ засна ихлээр манайхан болохоор одоо залангуй эмгтээчүүдийг харахаар шууд V-line ингээл янз бүрийн зүйл хийлгдэг ч юм уу те. Тэгэж хурдан аргаар засах гэдэг байгаа байхгүй. Тэгээ хурдан аргаар засангуут нь зөв миний бодож байгаагаар болохоор тэр чинь хүн нэг суудсан нэг юм банд амны хүнд ингээд байрлалынтэй ингээд зөрөлдөөд цааш улам олон ингээд асуудлуудын үндсэн болох болов гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр миний асуумаар байгаа хоёр зүйл нь болонгууд нэгт нь тэр нь үнэн үү? Тэгээд хоёрт нь болохоор том хүн яг тэр өөрийнхөө амны хүндэд доторх булчингийн бүх зүйлээ ингээд зөв болгоод болгосныхаа үндсэн дээр тухайн хүний одоо ясны бүтц ч юм уу та ингээд булчингийн бүтц нь өөрчлөгдөх үү илүү зөв болох уу гэдэг асуулт байна л да. Болно. Chronofacial development гэж байгаа энэ гавлын ясны нөхөн төлжөлт гэж байгаа бас айгүй хүчтэй хөгжиж гарч ирж байгаа энэ шинжлэх ухаан өөрөө 70-наас 80-наас хүрсэн ч хүний гавлын яс зогсохгүйгээр нөхөн төлжөж өөрчлөгдөж идэх юм байна гэдгийг батлаад байгаа. Тэгэхээр биний царай одоо өөрчлөгдөнө гэж юу байх вэ гэж хүн өөрөө бодох ёсгүй. Энэ нь нэг тийм нэмж ясургаад V-line энэ чинь эрүүнд нь ясургаад юм одоо лайнтай болоод байгаа гэсэн үг биш үгүй. Энэ нь юм хит хоошоогоо хит урагшаа байгаа зүйл
ерөнхийдөө бол чиглэл нь юм доошоо болцоод байгаа зүйл урагшаа болж өөрчлөгдөд байгаа л гэж ойлгох хэрэгтэй байна гэсэн үг. Бидний хэл маань өөрөө тагнаан дээр байнгын оршиж энэ хоншоор буюу энэ максила гэж байгаа энэ ясыг хөгжүүлж араас нь эрүүгээ хөгжүүлж ингэж явах ёстой байтал одоо хүмүүс бас яг шинжлэх ухааны одоо нэг ийм хэсэг буруу сайклд амьдарч исэн одоо бие мий ч юм уу бид нар ингээд маш олон зүйлийг алдсан байгаа. Жишээл би нэг өдрийн дотор 4 актараа зэрэг авахулж исэн. Тэгэхэд орчин үеийн шинжлэх ухаан өөрөө юу гэж хэлж байгааг вэ гэхээр актараа бол хүчний майлстоун байна. Энэ бол хэрвээ 4 актараа уулзаж хазчихвэл тэр хүнээс гарах тэнцвэр бяр бүх зүйл шал өөр байх нь байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ л актараа авах ус. Яагаад шүднийхээ гарч актараа ургаж ирээд шүдний хэлбэрийг эвднэ ч гэдэг юм уу. Гэтэл энэ маань тогтмол дасгалаар хэлийг ингээд өөрөө хөгжүүлээд энэ маань актараа ургах цайгаа гаргаж ирээд ингэж явах хэрэгтэй байсан асуудал байгаа байхгүй. Бидний хамгийн хүчрэг булчин яг энэ булчин байж байгаа. Энэ булчин дангаараа ганцаархнаа 90 кг хүртэлх даралтыг өгөх чадaltaй энэ булчин. Энэ булчин хазах булчин гэсэн үг тийм булчин. Энэ булчин ажиллах тоолонд өөрөө гавлын ясыг бүрдүүлэгч эдүүд эндээс үйлдвэрлэгдэж идэм байна гэж үздэг. Бид нар дөнгөж ихээс түрүүд энэ булчин ажиллаж эхэлв. Момоход. Энэ булчин ажиллаж гавлын ясыг бүрдүүлэгч цагаан одоо тэр эдийг ялгаруулад ингээд бидний гавлын яс зулаа битүүрхчүүд юм ингээд нөхөн төлжөөд явдаг гэсэн үг болж байгаа. Тэгэхээр бид нар хэр сайн энэ үйлдэлийг сайн хийж ин төдий чинэл өөрчлөгдөнө гэсэн үг болж байгаа. Угаасаа одоо маш олон баталгаа судалгаанууд байгаа. 35-тай 40-тэй хоншоор нь урагшаага ингээд ямар ч гоо сайхны хахалгаагүйгээр гараад ирж байгаа маш олон тохиолдлууд байгаа. Хамгийн гол нь хүн энийг хэр сайн ухамсарлаж хичээж хийж гинэ гэж хэлдэг нь л чухал байна. Тийм байна тий. Бас нэгэн чухал илүү гүнзгий ойлгох хэрэгтэй нэг мэдлэг бас байгаа юм шиг санагдлаа л да. Түрүүн хазах гэдэгтэй холбоотойгоор багаас нь хүүхдүүдийг хоолоо сайн зажилж идээ тий ингээ 30 удаа 40 удаа мэдхгүй сайн зажил гэдэг. Тэнгүүт нь насан турсан ялангуяа офисын ажил хийдэг хүмүүс болгонгууд нь ланчны цагаар өсдөг. Гяс яарал гяс хоолоо идэл ерөөсөө ингээ бараг зажлахгүй шүү. Залгаад тэгэл буцаад офис дээр яваад очдог. Тэгэхээр зажлахгүй байснаас үүдэх яг хоол шинж тижэл одоо ходоод нь яаж орчиж байгаа гэдэг нэг асуудал байна. Нөгөө асуудал нь болонгууд нь зажилд сураагүйгаас болоод яг бас энэ намны хүндийн эрүүл мэнд тэгээд одоо энэ ясны бүтэц юм тийм зүйл нөлөөлж байгаа юм байна да гэж би саяны ярианаас чинь анзаарлаа. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх юм бол хүчтэй чанга зажил гэж байгаа биш. Олон удаа зажлах хэрэгтэй. Олон удаа зажилж ич нөгөө парасимпатик гэж байгаа тайвшир нөхөн сөргөлтийн горимч юм уу яг энэ дайжест боловсруулах систем маань ч гэсэн энэнд нөлөөлж байгаа. Хоёрдугаарх нь болохоор хүмүүс бас тэгвэл чанга 100-аад одоо эрзээ мэрзээ 100-аад ч юм уу энэ вилайна сайхан болгоод ингээ гэж ойлгоод байгаа. Тэгэхээр тэр нь буруу. Энэ бүр ингээд хит чангарах юм бол энэ тоглооны өвчлөлийг бас үүсгэх аюултай байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр зажлах ёстой, хэмжээг нь тааруулах ёстой. Шүдээ илэгдүүлж болохгүй. Шүд маань илэгдэх нь өөрөө бас аюултай байгаад байгаа. Жишээлбэл ингэж хазж явах ёстой өндөрлөг хазалтан дээр ингэж хазаад эхлэх юм бол хүнээс гарах бяр, тэнцвэр бүх зүйл шал өөр болоод байгаа. Хөдөлгөөнд одоо ECMO гэдэг энэ chronomandibulар буюу яг энэ гавлын яс эрүүний энэ залгаасыг эмчилж байгаа эмч нарын одоо ийм community байдаг л та. Тэгэнгүүт тэдний одоо өвчтнүүдэд эмчилж байгаа кейсүүдийг харах юм бол яг алхаж чадхаа болцсон хөдөлгөөний ийм асуудалтай болцсон хүмүүсийн хазалтын өндөрлөөл өндөр хазаад эхлэнгүүт шууд өөр болоод алхаж сурж байгаа гүйд сурж байгаа ийм хөвшин хүмүүс ч гэсэн байгаа гэсэн. Тэгэхээр тэгтлээ нөлөөлж байна тий. Ерөөсөө хазалт бол маш чухал. Шүсээ залгин гэдэг дээр ямар нэгэн бас зөвлөгөө байгаа. Энийг ерөөсө бодож байгаагүй юм биш. Зүгээр л ухамсаргүй хийдэг үйлдэл байгаа шүү дээ. Тэгэхээр зөв арга болон буруу арга нь юу байх вэ? Хоёлаа саяны амаа ингэж хоёр тийш татахгүйгээр арай өөрөөр хийгээд үзье. Т эсвэл энэ үсгийг хэлж байгаа цэг дээр хэлний үзүүрийг байршуулъя. Т спот гэж байгаа. Эсвэл энэ спот. Хэлний үзүүр яг тагнаан дээрээ наалдаж штэ тий. Ингэж нааж агаад шүсээ залгий да. Зөв. Тааж байгаа. Энэ Т. За Т спот дээр байрлуулж. Сая яг ингэ залгих гэж байна. Тэ. Яг хэлний ууг ингэ дээшгээ тагнаа руу босч ирж байгааг мэдээд байгаа үстэй. Тийм. Тэгэхээр хэлийг юусэн ингэ одоо энэ хэл байлаа гэж бодоход ууг энэ дунд үзүүр яг энэ чигтэн л хүчтэй байлгамаар байгаа гэсэн үг байхгүй юу? Хэл үүдэн шүтэнд хүрж болно. Гэхдээ үүдэн шүтийг хойноос нь түлхэх хэрэггүй. Чиглэл нь дээшээ байх хэрэгтэй.
ерөөсөө хилний амрах ёстой байрлал амны дээвэр гэж ойлгож байна. Яг roof of your mouth гэж хэлж. Яг энэ тагнаан дээр ингэж байгаа хилээ амрааж чадж байгаа хүн илүү тайван байна, илүү амар амгалан байна гэж үзээд байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг одоо байнгын тэнцэндээ байхгүй байсан зуршлаасаа болоод ч юм уу. Би ч одоо 10 жил мэлдээ ингээд жоохон кул хайн харагдах гад ч юм уу те нэг юмыг тоодгүй гай болж харагдах гад зүгээр байгаа амыг ингэж албаар ингэж ангаалгаж байдаг байлаа шүү дээ. Тэгэхээр тэр мэн бол маш хортой. Бидний бодож байгаас маш их хор хөнөөлийг учруулна. Эсвэргээрээ бүр намайг ямар ч кул биш болгоно гэдгийг залууд өнөр маань сайн ойлгох хэрэгтэй. Энэ заавал тагнаан дээрээ байх хэрэгтэй юм байна. Яг одоо амьсгалын дасгалаар хичээллэл улам хамар нэгдэл улам хэмнэл нь олдож байгаа шиг хилээ тагнаандаа байршуулах гал шүсээ залих гал ингээл ингэх тоолонд энэ маань улам байрлалаа болол 5 дахь олоо л гэдэг. Энэ маань өөрөө ингээд болчих учраас энэ маань өөрөө техник байгаад байгаа учраас ингээл хэлбэрээ олоод байдаг. Яг тагнаан дээр ингэж байхад хоолой гой сулраад яг гой чөлөөтэй болж шүү гэдэг мэдрэмж нь ирдэг хүмүүст. Тийм байна. За хоёулаа нэгэнт шийдэл ярьсных зөв амьсгалах арга техник дасгалууд руу орё гэж бодож байна л да. За яг энийг энэ бичлэгийг үзэж байгаа хүн дийлэх нь одоо яг сандал дээр суунгаа үзэж байгаа миний бодлоор. Тэгэхээр яг одоо энийг үзэж байгаа хүмүүст зориулаад хандаад яг одоо энэ дасгалыг хийгээд үзээрэй гэж зөвлөх маш чухал дасгал нэрлээд өгөөч, заагаад өгөөч бидэнд. Зөв амьсгалж сурахын тулд угсаа амьсгалуулж байгаа гол үрцний булчингэл бид нар сайн мэдэрч ажиллуулж сурах хэрэгтэй байдаг. Энэ үрцний булчин л рефлексээрээ сайхан хөдлөөд эхлээл уушгийг шахаал гаргаал эхлэх юм бол амьсгал дээр маш их өөрчлөлт гарах гэдэг. Тэгэхээр пострын хувьд бол тийм байдаг. Хүйс өвчөө хоёрын зайг сунгаад яг энэ дагц хэсгээсээ тэнгэрээс таазнаас утсаар татсан байна гэж төсөөлөө гэж байгаа маань ингүүлэхгүй байх гэдэг. Тэгэхээр аль болох хүзүүний ар хэсгийг сунгаад энэ байрлалыг авах нь зүйтэй байдаг. Хүзүүний ар хэсгийг сунгаад. Тэгэхээр яг ингэж нэг гараа гидсэн дээрээ нэг гараа цээжин дээрээ байрлуулж байгаа байрлал маань өөрөө ямар учиртай вэ гэхээр гидсийг бөмбөглөж ажилуулахгүйгээр хүмүүс бас нэг гидсээ бөмбөглөөд идэх. Тэгэхээр үр цөөр ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр агаар гаргалтаас эхэлж байна. Агаарыг хоолойг суллаад удаан гаргахын тулд саяны авийг ашиглаад үзэж байна. Үртэл навлаа, хилээ тагнаан дээр нагаад гаргаж байгаарай. Агаарыг яг ингэ гаргаж байгаа үед хоолой чичрээд үрцөөрөө агаарыг хаагаад гаргаж байгааг нь мэдж байгаа. Дуустал нь гаргаад агаарыг бүгдийг дуустал нь гаргаад үрцгийг суллахад дахиад дараагийн агаар орж ирж байгаа. Гаргаж дууслаа, тэлээд авлаа. Энэ маань юм 360 градус булчин байгаа учраас аль болох нуруу руугаа түлхэх гэж хичээж. Нуруу руугаа амьсгалаа гэсэн үг үү? Өрцөө нуруу руугаа түлхэх гэж хичээж энэ маань юм бүрэн ажиллах гэдэг гэж ойлгож байна. Зөвхөн урдлын энэ хоёр хавиргыг дээш нь өргөөд ингэж ийгээд тах нь учир дутагдaltaй гэсэн үг болоод байгаа. Тэгэхээр энэ маань нөгөө одоо юу гэдэг гар хөл нурууны булчин шиг томордог булчин биш. Ер нь diaphragm буюу өрцгийг орган эргэтэнч гэдэг масл булчин ч гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө ингэж томордог хүчрхэгждэг булчин биш. Гэхдээ энэний рефлексийн сайжирдаг булчин гэсэн. Тэгэхээр энэний рефлексийг нь сайжруулах хэрэгтэй байгаа. Тийм болохоор анхаарлаа энэ дээрээ барьж хийж энийг сайжруулах гэдэг гэсэн. Тэгэхээр түрүүний дасгалыг ер нь яг цохимжтой хугацаа гэж байх аль удаан байвал зүгээр байх. Удаан байвал зүгээр. Ерөөсөө өдөрт бол хамгийн багадаа хүн 20 минут амьсгалын дасгал хийх ёстой. Хамгийн багадаа л бид нар өдөрт 20,000-аас 30,000 удаа амьсгал хийж байгаа учраас. Тэгэхээр энэ нь бол хамгийн бага хугацаа л байдаг. Цаг болгон хийж болно. Өдөр сэрүүн байгаа 16 цагтаа 16 удаа 8 минутаар ч 10 минутаар дасгал хийж болно. Тэгэхээр хийх тоолонд л сайжирдаг. Энэ нь яг техник байгаад байгаа гэсэн. Одоо YouTube дээр inhale for exhale 6 4 секунд 5 6 секунд гаргана гэдэг бичлэг тавиад тэрний дагуу хэмнэлийн дагуу амьсгалах гэдэг үзье тий. 4 секунд яг нэг хурдаар орж ирэх хэвээр 6 секунд нэг хурдаар гарч явах хэвээр. Ер нь зөв амьсгалын тодорхойлтыг нэг өгүүлбэрт багтаа гэх юм бол зөв амьсгал гэдэг нь хөнгөн, хүчлээгүй, чив чимээгүй, өрцөөр, хамраар, химнэлтэй амьсгал авалт гаргалт дундаа пауз байхгүй гэдэг ийм тодорхойлт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл авчаад ямар ч төгжилт байхгүй шууд гаргаж явах хэрэгтэй байна. Гаргаад ямар ч төгжилт байхгүй шууд авч явах хэрэгтэй байна. Энэ нь нэг хэмнэлтэй байх хэрэгтэй байна. Нэг амьсгал тэрний дараагийн амьсгал хоорондоо адилхан байх хэрэгтэй байна.
чив чимээгүй гэдэг нь хажууд байгаа хүнд чинь ч биш, бүр өөрт чинь ч юу ч сонсогдохгүй байх хэрэгтэй. Effortless гэж байгаа маань хүчлээгүй буюу энэ надаас ямар ч тийм одоо хүчин чармалт гарахгүйгээр өөрөө хөнгөнөөрөө ингэж үлдэгдэх ёстой болж байгаа учраас бид нар уушигны багт амжиг тэлэх, өрцний булчин сайжруулах, хамрыг нээх, хилний булчин хөгжүүлэх гэсэн юм 4 үндсэн дасгалаар сургалт маань явж яг эндээсээ ингэж энэ дөрвийг нийлүүлж зөв амьсгал сураад байдаг гэж ойлгож байна. Зөв. Энийг саяны амьсгалын дасгалыг бясалгалтай хоёр нь холбогдуулж болох уу? Одоо жишээлбэл би өөр дээрээ бодглохлоор орой болгоно 10 минут нөгөө зэн буддизмын зөвхөн амьсгал дээрээ төвлөрөөд гаргадаг зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэ маань бараг л нэг амьсгалын дасгалын нэг хэлбэр болж гэнэ удаа гэж бодож байгаа. Гэхдээ өөр байх уу эсвэл бас яг адилхан үр дүнгээ өгөх боломжтой юу? Яг ямар дасгал вэ гэдгийг би мэдэхгүй байна л да. Гэхдээ би нөгөө нэг хүмүүсийг бясалгал гэж одоо өөрөөсөө их бити холдуулаасаа гэж боддог байхгүй. Энэ чинь наа чин тэгвэл барыг бясалгал юм байна шүү дээ гэж надаас асуудаг л та хүмүүс амьснаас. Надад бол илүү одоо миний хамгийн хичээлдэг спорт маань сакс учраас би сакстай илүү адилхан гэж үздэг. Би тэр бөмбөгийг илүү сайн шидэж сурах гал бөмбөгийг илүү сайн яг хэмнэлтэд залж сурах гал энэ техникийг сайжруулах гэж хичээгээд байгаа учраас амьсгалч гэсэн яг тэр техникийг сайжруулах гэж хичээгээд байгаа учраас тэрнтэй илүү адилхан. Тэгэхээр бясалгал гэж байгаа маань угаасаа л төвлөрч шүү дээ тийм ээ. Ном уншиж байгаа бол бид нар бясалгаж байгаа, унтж байгаа үедээ ч бясалгаж байгаа. Магадгүй яг кинонд бүрэн орцсон бол тэр кино үзэж байгаа үйл явдал маань ч гэсэн бясалгал гэж ойлгож болох гэдэг. Тэгэхээр бясалгалыг заавал юм нөмрөг өмсөөд агууд ч юм уу гэгээрээд ч юм уу тийм байдлаар хүмүүс бити ойлгосоо гэж хүсдэг. Мэдээж төвлөрөл бясалгал мөн. Одоо яг тэр талаас нь мөн үү гэж асууж байгаа бол мөн л гэдэг тодорхойлолтод орно л доо. Яг тэгэхээр амьсгал яг нэг юм үндсэн 3 хөл төр тогтдог байхгүй. Энэ 3 хөл нийлж ижил амьсгал яг цогц бүрэн сайжирна. Нэг нь биомеханик хөл. Одоо хэл урвал яг нөгөөх нь биохими хөл гэж байгаа. Хүчил төрөгч ороод нүүрс төрөгч болж хуурж байгаа нитрик оксидын дүүлдэрлэгдэж байгаа биохими урвалууд явагдаж байгаа. 3 дахь хөлийг хэмнэл гэж нэрлэж байгаа. Энэ хэмнэлтээр нь анхаарлаа барьж ижил сайжрах гэдэг гэсэн. Би агарыг авлаа. Гаргалаа. Дараагийн амьсгалыг авлаа. Энтэйг нь яг адилхан байх ёстой. Чи яг бүр хөгжмийн ритм гэдэг байхгүй. Дүвц. Яг энэ шиг нэг хэмнэл дээр нь барих гэж хичээж байгаа үед чинь анхаарал өөрөө нэг зэг дээр хүрээд ирж байгаа гэсэн. Тэгжиж сайжраад байдаг. Одоо нөгөө нэг анхаарлын геймүүд төр байдаг. Хөлийнхөө ядам хуруу хөдлөх гэж оролдоод бүх анхаарлаа хөлийн ядам хуруунд дээр бариад хахад хөлийн ядам хуруу илүү чөлөөтэй хөдөлж эхэлнэ гэж байгаа шиг. Хамрынхаа дотор талын арьсан дээр анхаарлаа бариад энэ халуун агарыг хамрынхаа дотор талын арьсаар мэдрэх гэж хичээгээл ах юм бол хамрын мэдрэл илүү сэрээл энэ орж ирж байгаагаар илүү сэнгэнсэн байна гэдэг нь илүү мэдрэл эхэлдэг. Тэгэхээр анхаарал маань өөрөө бие дээрээ байж тэр мэдрэлүүдийг нь сэрэж ийн үйл ажиллагааг илүү сайжруулад байгаа гэсэн үг болоод байгаа. Надаас асуудаг байхгүй хүмүүс. Багшаа би хамраараа амьсгалж байгаа, өрцөөрөө амьсгалж байгаа, амьдралд нэг өөрчлөлт гарахгүй шүү дээ гэж. Яг хэмнэл дээр нь анхаарлаа барьж гин үү? Зүгээр өрцөөрөө хамраараа амьсгалаад өөр юм бодонгоо энийг хийж гин үү гэдэг хоёр маш өндөр ялгаатай болчиход байгаа. Тэгэхээр би хэлдэг хэмнэл дээр анхаарлаа жоохон бариад өгөө. Өдөр тийм олон минут хийж байгаа ш. Олдож байгаа 8 минутын дасгалтаа ч юм олдож байгаа 10 минутын дасгалтаа. Яг анхаарлаа амьсгал дээрээ бариад анхаарал сарнижсэн ч гэсэн буцаагаад амьсгал дээр 10 минут хийхэд магадгүй 20 секунд анхаарлаа амьсгал дээр барьж болно шүү дээ. Тэгэхгүй өөр юм стресс бодогдоод тэр чинь ч гэсэн үр нөлөөгөө үзүүлнэ. Тэр чинь дараагийн дасгалт чинь 25 секунд болгож анхаарлаа барихад чинь туслана. Ингээд хурдан өөрчлөлт гаргах ёстой шүү дээ гэдэг дээр нь хэлээд байдаг. Амьсгалын дасгалыг за нэг хүн байлаа гэж тэ бата гэдэг шүү дээ. За бата маань ер нь ингээд айгу цаг зав муутай. Ингээд олон одоо цагаан төрсөн хөөхтэй болсон ч юм уу тэ. Тэгээд өдөрт амьсгалын таслаа хийх нэг 10 минутын боломж гарч ирлээ. За тэр 10 минутаа өглөө хийх орой хийх үед нь бас айгу сонирхолтой асуулт юм санагдаад байна л да. Өглөө хийх юм бол магадгүй тухайн өдөр чинь одоо тэр хүний анхаарал төвлөрлийн мэдэм бүсэл нөлөөтэй байх юм бол эсвэл орой хийх юм бол одоо юу гэдэг унтахад ингээд сайн тэнгуун орой авч чадах ч юм уу. Ер нь айл цагаар хийвэл илүү зүгээр гэж зөвлөдөг бай. Өглөө 24 цаг амьсгалаа анзаараад 24 цаг амьсгалаа төгжихгүй болох гэдэг байгаа шүү дээ. Орой амьсгалын дасгал хийх үед өдөржингөө ямар их амьсгалаа төгжөөд явцсан юм бэ гэдгийг ингээд мэддэг ч юм уу тий. Хөөх тэр үед төгчж чинь үед төгчж жолоо орж явахтаа төгжсөн байх ч юм уу. Тэгэхээр өглөө хийж ижинний ухамсар нь илүү сайн байж өдөржингөө амьсгалаа төгжихгүй явах зуршилт маань сайн нөлөөтэй. Дээрээс нь бүр хүмүүс үлгэн илгэн дээрээ амьсгалыг дасгалыг хийж биеийг сэрэх нь илүү үр нөлөөтэй гэж үзээд байгаа. Зөв. За тэгвэл өглөө хийцгээе. Өглөө би ингээд хавар битүүрчдэг байхгүй. Ер нь хавар битүүрх нь айгүй олон байгаад тэ миний хувьд бол тэгэхээр яг ханаад хүрээгүй байгаа. Гэтэ ингээд хавар битүүрсэн ачаа олон хүмүүс
хүмүүс бас айгүй их байдаг л та. Тэгэхээр энэ хамар битүүрээд байдаг нь бас одоо юунаас яг айгүй олон эрүүл мэндийн шалтгаанууд байж болох байх. Гэтэ нийтлгээр нь ингээд хэлэх юм бол эн чинь өөрөө ингээд амьсгалын замыг богд болоод байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр зөвлөх юм бол юу ах вэ? Энэ нь бид нэр одоо яг ийм ингэж ойлгох хэрэгтэй. Хүмүүс нөгөө таславчтайгаа их шууд ойлгох гэдэг. Бүр ингээд хамар битүү байхад амьсгалах гэж хичээж байгаа таславчаад далилах тохиолдлууд ч байгаа. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан. Заавал цохилтоос ирж энэ далилдаг зүйл биш юм байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт таславч бол тийм том асуудал биш. Таславчийг та нар бүр хойш нь тавих хэрэгтэй. Таславч дали байлаа гэд хамгийн гол нь цаана энэ синусын хөндөй гэж байгаа юм их чухал байдаг. Энэ синусын хөндөй өөрөө мукоса буюу сас бүрхөвчин ийм гадаргуутай. Энэ нь ийм одоо яг одоо механикаар тайлбарлах юм бол ийм кристалл ликвид гэж хэлээд байгаа юм болор тунгалаг ийм хальсан юм гадаргуутай зүйл байна. Энэ нь маш мэдрэг байна. Чих амар олон эмчнэр хэлдэг те өрөөний хуур ажлын хэрэг хүндэр байна. Өрөөнд чинь хөшиг хевс их байвал ингээд хуурашаад энэ мань өөрөө битүүрдэг. Энэ нь тоосыг мэдрээд битүүрдэг. Энэ нь бид нар шингэц муутай хоол идэх юм бол хүмүүсийн баруун амар битүүрдэг. Хүмүүс пив уусны дараа баруун амрыг битүүрдэг эсвэл хоёр амрыг битүүрдэг ч юм уу мэдээж холбоотой байгаа. Хамгийн гол нь эн чинь өөрөө энэ гарч ирж байгаа нүүрс төрөгчийнхөө нөлөөгөөрөө тэлээд чийгшээд улам төгөлдөрчөөд байгаа байхгүй. Хүмүүс амьсгалын дасгалаар жоохон хичээллээд эхлэнгүүд хамрын битүүрэлтэй хүмүүс ч гэсэн маш их нус гарч эхэлдэг хатуу шингэн. Энэ нь яг хамрын хялгсан судсууд тэлээд хамар өөрөө чийглэг болоод ингээд эндээс үйл ажиллагаа нь сэрэл сайжрал одоо хамрын цацлаг хамрын битүүрэл бол үнэндээ амьсгалын дасгалаар хичээлэхэд хамгийн түрүүнд л засагдах зүйл. Тэгэхээр энд за нэг хамрын хагалгаанд орчоод амьсгалын сургалтанд очиндоо гэж битгий бодорой манайхаа. Зүгээр энийг энэ доторх хөндийг нь сайн нээх хэрэгтэй. Би яг одоо амьсгалтай холбоотой юм цацдаг хүчил төрөгч ч юм уу энэ дээр наага тэлээд байгаа насаал дайлетер ч юм уу эсвэл үнэрлдэг юм уу Таиландын ч юм уу би тэр зүйлсийг бол огтхонч дэмждэггүй. Энэ нь өөрийнхөө амьсгалаараа л сайжрах хэрэгтэй. Одоо нэг Шведэд 2006 онд хийгдсэн маш сонирхолтой судалгаа юм л да. Лабораторид хоёр хүнийг унтуулад нэг нь баруун хамраар нэг нь зүүн хамраар нь амьсгалуулад бишээ нэг нь амаар нь амьсгалуулад нэг нь хамраар нь амьсгалуулад унтуулсан байна. Тэгэхдээ амаараа амьсгалж унтж байгаа хүн биеийн чигшлээ 42% алдсан байна гэдэг тоо гарч ирж байгаа. Гэтэл энэ чигших процесс хаана яваад байна гэдгийг судлаад үзэхэд хамрын сас бүрхөвч. Энэ сас бүрхөвч чигийг хадгалж авч үлдээгээд удирдаад биеийн чигийг энэ сас бүрхөвч маань удирддаг юм байна гэж. Хамар дор хурууга барьж аваад удаан агаарыг гаргаад үзтээ. Энэ халуун байгаа ч гэсэн сайн мэдрээд үзэх юм бол чиглэг баг. Тэгэхээр хамраараа агаарыг гаргаж хийж байгаа хүмүүс 42 км-ийн марафоныг ч гэсэн усуухгүйгээд байгаа нь. Эсвэл магадгүй 9 цөлийг туулж байгаа нөгөө арабууд ч юм уу. Тэд нар хамраараа амьсгалж хийж байгаа учраас биеийн чигийг хадгалж үлдээд байгаа ч юм уу. Ийм процесс болоод байгаа. Тэгэхээр хамраараа агаарыг гаргаж хамрыг эмчилнэ гэдэг үндсэн философи явж гинэ гэж ойлгож байна. Одоо Бутейко гэж байгаа энэ эрдэмтэн өөрөө астма бронхитыг эмчилж байна л да. Астма бронхит гэж байгаа маань уушигны гуурсны бөглөрөл. Уушигны гуурс ч гэсэн ийм мөгөөрсөн гуурс биш юм байна. Бас л адилхан сас бүрхөвчин гуурс юм байна. Тэгэхээр нөгөө тоосыг мэдрээд, нөгөө хуурайшлыг мэдрээд, нөгөө буруу агаарыг мэдрээд өөрийгөө шууд битүүмжилдэг гэсэн үг болоод байгаа. Энэ гэтэл энэ нүүрс төрөгчөөр уушигны гуурсыг, хамрын хөндийг, судсыг бүгдийг тэлж болоод байгаа гэсэн үг. Тэгэхээр цусны даралтч байна уу, хамрын битүүрэл байна уу, астма бронхит байна уу, нүүрс төрөгчөөр энийг эмчлэх хэрэгтэй гэж ойлгож байна. Тийм байна. За одоо ер нь хамгийн сүүлийн асуултуудын тийг асууя гэж бодож байна. Одоо за яг энэ ингээд 8 дугаар сар гэтээ удахгүй өвөл ер нь тэгээ Монголын ялангуяа Улаанбаатарын өвөл чинь бас өөрөө айгүй олон онцлогтой дэлхийн хамгийн хүүтэй нийслэл байна. Тэгээ дээрэс нь утааны асуудлууд бас их хурцтай байна. Зүгээр ингээд хамраараа амьсгалахад бас л яг эд ивсийн үед бол айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар яг Улаанбаатарчуудад зөвлөөд одоо энэ яг өвлийг ер нь яг бас л зөв амьсгалчмаар байгаад байна. Тэгэхээр нэг анхаарах хэрэгтэй зүйл бас байгаа болов уу гэж би хартаад байгаа юм. Тэгэхээр тэрэн дээр юу ах вэ? Хамраараа л амьсгалах хэрэгтэй. Хичнээн утаатай байна уу? Тэ бид нар хичнээн хамгийн амгаарын бохирдолтой хотод байна уу? Тэр мэн шүүж оруулж байгаа шүү дээ. Би рүү орж ирж байгаа хэрэг. Тэгэхээр хамраараа л амьсгалах хэрэгтэй. Ерөөсөө л хамраараа. Бити хамраа амьсгал. Одоо энэ нь маш олон амьсгалын замын өвчлөлүүдээс ч гэсэн биднийг аварж байгаа энэ хамрын амьсгал маань. Сар болгон ханаа түрээд байгаа хүүхэд амьсгалын дасгалаар хичээллээгүй зүгээр л өдөржингөө хамраараа амьсгалаад орой унтахад намны наалт нагаад хамраараа амьсгалахад өвөлжингөө ханаа түрхгүй байгаа тохиолдлууд ч гэсэн байна. Тэгэхээр хамар хил хоёр бол одоо тарих шиг ухаалаг чухал эрхтнүүд байгаад байгаа. Тэгэхээр одоо би бол өмнө нь архаг хамрын цацлагч юм байсан. Ямар нэгэн харшил байхгүй.
Гэхдээ хамраараа амьсгалдаггүй байсан учраас хамар битүүрээд идэг байсан байна гэдгийг би олж мэдчихэж байгаа. Би байнга хамаараа амьсгалаад идэг байсан учраас. Тэгэхээр хамраараа амьсгалаад эхлээд энэ маань өөрөө нээгдээд эхэлнэ, өөрөө үйл ажиллагаа сайжраад эхэлнэ, өөрөө өөрийгөө зохицуулаад эхэлнэ. Тэгэхээр бити утаатай байна гэд утааг тарих руугаа өгөхгүй ч юм уу, энэ хорыг биентэй авахгүй гэж бодоод амаараа хөнгөн амьсгалаарай. Хаанч байсан хамраараа амьсгалж иж бид нар илүү эрүүлэн шүү. Ер нь энэ бас багангийн багш маань л одоо ангийн хүүхэд унгасны дараа унгас өнөртөл хүүхэд бозортчдаг гэдэг нэг тийм ойлголтоос ч юм уу би нөгөө юм ямар нэгэн газар явахдаа муухай өнөр өнөртөх юм бол энийг хамраараа авах юм бол илүү дор болно шүү гэдэг ухамсараас л энэ миний амаар амьсгалалт ихэлсэн юм шиг байгаа. Яагаад би ингэ насаараа амаар амьсгалсан юм болоо гэж бодохоор тэгэхээр хүмүүс бас тийм айдас байдаг гэж магадгүй. Магадгүй хогийн савны хажуугаар явахдаа ч юм уу 0-2-нд орохдоо ч юм уу энэ өнрийг ингээд хамраараа л хийх хэрэгтэй. Яг тэгтээ бас яг хогийн цэгний хажуугаар явахд бол сайхан төгжээл эсвэл амаараа ягаал эсвэл сая нөгөө нэг хөдөө болоод тэгээд модон жорлоо орохдоо бол дандаа л амаараа л амьсгалж байгаа юм числэл бүрдний хүсээ амаараа. Би бас нөгөө саяхан л өөрөгч нь олж мэдсэн л тэ Мандуулын подкастыг үзэж байгаа. Тэгээд өмнө ерөөсөө анхаардаггүй сэдв байсан юм бэл яг аюу олон нөгөө нэг эрүүл мэндийн ч байна аль эсвэл ингээд мөнгө санхүүгийн маш олон чухал сэдвүүд байдаг гэсэн. Хүн яг нойргүй ингээд 4 хоног байж болох юм байна. Гэхдээ амьслахгүйгээр бас хэдэн минут байх хэлээ гэж бодохоор ингээд амьсгал гэдэг зүйл чинь өөрөө маш чухал сэдвүүдийн нэг дандаа баг хамгийн их хийж байгаа үйлдэл баг бодохтойгоо ч тэнцэхээр маш их хэмжээний хийж байгаа үйлдэл байгаа тахад бид нар мэддэггүй байсан юм байна л да. Ер нь ягаад энэ сэдв мэдгүй одоо дэлхийд ямар байдаг би бас сайн мэдэхгүй байна. Ер нь ингээд хүмүүс ягаад мэддэггүй юм бол энийг бас би ч гэсэн асуусан. Тэ яагаад ингэж надад ийм чухал юм шиг олон хичээл заачаад сургуульд ч гэсэн амаараа амьсгалах юм бол гавлын яс ч өөрчлөгдөн штэ. Амаараа амьсгалах юм бол ингэж штэ гэдэг тухай хинч хэлээгүй. Манай аав ээж надад хайртай байсан. Тэгтээ намайг амаангаа цэвж хад яагаад нэг ч удаа амаа хаа гэж хэлээгүй. Бүгдээрээ л мэддэггүй байсан байгаа. Өөрөөр хэлбэл энийг хүндрэлтнээс нуусан гэж үзэж байгаа. Хүн ямар ч асуудалгүй унтаад, ямар ч асуудалгүй амьсгалж явах юм бол хүний эмний хэрэглээ зогсно гэдгийг дэлхийн нийт мэдчихсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж үзэж байгаа. Энийг би бишэлтэй амьсгал намын зохиолч Джеймс Нестер өөрөө хэлж байгаа. Маш олон одоо Кембрижийн их сургуулийн фармацист, эмзүүч байсан Нираж Наик гэдэг одоо энэ Soma Breed гэдэг Soma амьсгалын арга техникийг үндэслэж явж байгаа бас мундаг амьсгалын багш байна. Тэр бол одоо эмний хэрэглээний эсрэг маш хүчтэй тэмцэж байгаа. Үгүй ээ та нар цусны даралт, хамрын битүүрэл, эн чин нойргүйдэл, эн чин ерөөсөө биш ээ. ADHD анхаарал дутмагшилтай гэж онцлогдож байгаа хүүхдүүдэд ч гэсэн одоо анхаарал төвлөрөх юм өгөөд эхэлчлээ хөгжингөө орнууд гэтэл ADHD-тэй гэж онцлогдож байгаа анхаарал дутмагшилтай гэж онцлогдож байгаа хүүхдүүдийг судлаад үзэхэд 85% нь амьсгал бөглөрөлттэй, унтчих үеийн амьсгал бөглөрөлттэй гэдэг тоо гарч ирээд байгаа. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн тогтолцоо өөрөө эмийн борлуулалтын дээр суурилж явдгийм байна гэдгийг би олж мэдлээ гэж Джеймс Нестер хэлсэн байдаг. Та нар амьсгал номыг уншаарай. Би яг тэр номын төгсгөл хэсгээр яг үйлдэлтэй яг энэ хэсгийг уншаад 1870 онд George Catlin Shut Your Mouth and Save Your Life амаа амьхад амьдралаа авар гэдэг номоо бичсэн байна. Өөрөө гараараа зураад амаараа амьсгалвал хүний нүүрний бүтцийн юм болж байна. Энийг эртний натив Америкчуудаас би оллоо гэдгээ хэлсэн байгаа. 1940-од оны үед Бутейко, 1960-ад оны үед Карл Стоу Америкт зөвлөлтөд хятадд энэтхэх төвдөд ерөөсөө амьсгалаад эрүүл болж байгаа хэдэн мянган тохиолдол, хэдэн мянган зүйл байхад энийг хүмүүст чухалаа гэж хинч хэлэхгүй байгаад байгаа нь энийг эмчнэр хүртэл мэдэхгүй байгаад байгаа нь өөрөө энэ маш том conspiracy theory хувилдааны онол явдгийм байна гэж би зүгээр хартдаг. Энийг бол тэгэхээр одоо намайг хүмүүс жоохон даруухан бай гэж хэлдэг ч гэсэн яг үнэндээ цусны даралт бол үнэндээ амархан. Цусны даралтыг хизээч заавал юм ууж шийдэх асуудал биш байхгүй. Заавал хамрын цэцлэг байнгын цацах хэрэгтэй гэсэн үг биш байхгүй. Маш өндөр харшилтай байнгын битүүрдэг хүмүүс хүртэл цацлага цацгаа болцсон хамрын битүүрхэ болцсон тохиолдлууд байна. Тэгэхээр зөв амьсгалд сурах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг судалгаагаар уншиж ирсэн чинь 5 өвчлөлтийн 4 амьдралын хэм маягтай холбоотой өвчлөлүүд байгаад ддэг. Тэгээд тэр амьдралын хэм маягтай холбоотой өвчлөлийг зөвхөн монголчууд биш дэлхийн нийтээр яаж засах гэдэг юм бэ хэвэл им уугаа засах гэдэг. Амьдралын хэм маягаа өөрчлөхөөс илүүтэйгээр им уугаал тэгэл зүгээр болчихно гэж бодод. Гэхдээ мэдээж тэр бол дандаа төр зурх. Хэрвээ амьдралын хэм маягаа зөвөр өөрчилж чадах юм бол тэр бол насан турших байдаг юм а гэдэг бас нэг жоохон хичээл зүтгэл хийгээд үтчихэл өг нь бол их зүгээр л байгаа юм даа тий. Яг үнэ одоо зүрхэндээ стенттэй насаараа зүрхний даралтны юм уух заалттай хүмүүс эмээ ухаа болцсон, даралтны хэсгээ болцсон. Тэр зүрхний стенттэй хүн бол намайг тэрвэрэд бол уйлсан.
би ингээд 3 юм гуруулангийн нууха болчлоо. Зүгээр л энийг хийгээл үг гэж хэлж байгаа. Тийм яг энийг хийгээл. Гэхдээ энийг ухамсартайгаар гэл амьсгал бисээ хэлж нэг өгүүлбэрт багтааж хэлж байгаа нь маш энгийн ойлголттой шүү дээ. Окей. Хамраараа нэг хэмнэлтээ ингээл амьсгалах юм байна. Гэхдээ энийг ухамсартайгаар үйлдэл өдөрт хийж байгаа 24 цагийн амьсгалын чинь 30-аас 40% сайжрал эхлэхэд л бид нэр шал өөр болоод эхэлнэ. Одоо ухамсарт байдал маань нэмэгдээд эхэлнэ гэж байгаа юм бид нэр ухаантай болчихно гэсэн үг шүү. Орж ирж байгаа кола яаж үйлчилж гин, яаж хүчтэй сэргээгээд, яаж хүчтэй унгаад байна, сахар ямар худлаа допамин байгаад байна. Энэ нь ийм байгаад байгаа юм байна. Ногоон илүү ямттай байгаад байгаа юм байна. Гэх мэтчлэн одоо хорт зуршилтайгаа тэмцэж байгаа, эсвэл таргалаад турах гэж хичээж байгаа ч юм уу. Эхлээд амьсгалчул аюу амархан болчихно. Яг үнэн тийм байна. Өмнө нөгөө нэг эрүүл мэндтэй холбоотой зүйл ихлээр 3 чухал тулгуур багна гэж боддог байсан. Хооллолт, дасгал хөдөлгөөн, нойр гэдгсэн чинь дөрөвтг нь бол яг амьсгал болж орж ирж байгаа юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Тэгээд өөрийнхөө үнэтэй цаг зав зарцуулаад бидэнд маш гоё шинэлэг мэдээллүүдийг хүргэсэнд өнөөдөр маш их баярлалаа. Тэгээд манай зүгээс нэг баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд энэ сонголт номоо өрчин. Баярлалаа. Энэ ямар ном бэ? Энэ номны тухай тайлбарлал. Сонголт ном маань болохоор нэг бодит хүний намтар байгаа юм. Тэгээд Аушвицт хоригдчихсэн Германы хорих лагерт. Тэгээд нөгөө хүн чинь өөрт үнэхээр хэцүү зүйл тохиолдохоор тэр зүйлээ дахиж дурсахгүй байгаад тэрнээс шэм буюу ингээд ямар нэгэн байдлаар сүлдээ баг ичвтэрч тийм мэдрэмж аваад яваад идэг. Тэгээд мань цогцлол өөрөө тэр зүйлийг аваад 20 30 жил нууж дараад хүүхдтэйсэн ингээ хэлээгүү. Тэгээд хожим сэтгэл зүгээр сурсан ч гэсэн өөрхөө сэтгэл зүй асуудлаа шийдэж явж чадахгүй байсан юм байгаад өвчнүүдтэйгээ ингээд харилцах явцдаа өөрийнхөө асуудлаа ойлгоод өөрийгөө хүлээн зөвшөөрөөд тэгээд яг нэг хүний бүхэлдэн амьдралын 90 жилийн намтар байгаа. Тэгээд 90 настайдаа биччихсэн анхны ном нь. Учираас нэг тийм борлуулалтын зорилготой номтой харьцуулах юм бол бүр шал өөр маш гайхалтай нэг хүний үнэнг одоо энэ номноос харах боломжтой гэж бид нар сонгоод хийвэлсэн байгаа орчуулад. Хангалттай гоё нэр ардталтны ревю байна. Bill Gates, Oprah Winfrey гэж юм. Тэгэхээр би уншина. Сонирхож уншаарай. Баярлалаа. За баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Баяр та.